тэгээд нэг газар л овоорцсон байд. Овоорж байгаа л тэгээд сэнгийн байлээ. Тэгээд ингэж их овоороод байгаа чинь харин мууяр биш үстэй гэж. Тэр бас л сонин юм. Бүхэл амтны нэрэ нэг дороо гөрвөлийг чарсан тэр одоо сарсан марга хачаасан шоргол яг нэг чарсан яг бүхлийн юм нь тэр нэг дороо багтах зайгүй болтлоо шаваарлагддаг тийм үлтэй юм байна. Тэгэхээр бид нэр энэ сайхан төвхт нутгийг үзэсгэлэн сайхан орныг эзгэрүүлнэ гэдэг чинь тэр хоосон орон зайг бол харах нөлөө дэлхийд мөн бидний чирээд байгаа юм биш. Энэ бол ерөөсөн Монгол одоо ухаанд мэрэгдийн хэлсэн үе уламжлуулан дамжуулж ойлгуулсан ийм ойлголт. Тэгээ ер нь бол одоо харин даршилм хэлэхэд бол Монгол төмөн шиг тийм одоо юу гэдэг амьдралын бүхий л одоо замлыг, хэв маягийг, сайхан аж төрх тэр арга ухааныг тэр хүн шиг хүн байх тэр одоо сургаалыг өөрийнхөө одоо бэлгүүн үгс, онц мэрэгэн үгс, цэцэн үгс энэ бүхэндээ шингээгээд үлдээс ард түмэн ховор. За яг тэрэнд олон шалтгаан байдаг л да. Энэ одоо бичиг үсэг их орой нийтийн болсон чинь бас тус болсон л. Бичиг үсгтэй болонгоо би өөрөө номоо хэвлүүлнэ, би өөрөө мундаг зохиолч гэдэг ингэж яваад ардын аман зохиолч тэгж билүүдэг, тэгж усын шахаад тэр одоо алт эрдэнэ шиг болгодог юм биш. Та нар одоо нийтээр бичиг үсгтэй болсноос хойш 21 оноос хойш ардын аман зохиолыг үз бараг байхгүй болж байна. Бидний чирээд байгаа юм биш. Энэ бол ерөөсөн Монгол одоо ухаанд мэрэгдийн хэлсэн үе уламжлуулан дамжуулж ойлгуулсан ийм ойлголт. Тэгээ ер нь бол одоо харин даршилм хэлэхэд бол Монгол төмөн шиг тийм одоо юу гэдэг амьдралын бүхий л одоо замлыг, хэв маягийг, сайхан аж төрх тэр арга ухааныг тэр хүн шиг хүн байх тэр одоо сургаалыг өөрийнхөө одоо бэлгүүн үгс, онц мэрэгэн үгс, цэцэн үгс энэ бүхэндээ шингээгээд үлдээс ард түмэн ховор. За яг тэрэнд олон шалтгаан байдаг л да. Энэ одоо бичиг үсэг их орой нийтийн болсон чинь бас тус болсон л. Бичиг үсгтэй болонгоо би өөрөө номоо хэвлүүлнэ, би өөрөө мундаг зохиолч гэдэг ингэж яваад ардын аман зохиолч тэгж билүүдэг, тэгж усын шахаад тэр одоо алт эрдэнэ шиг болгодог юм биш. Та нар одоо нийтээр бичиг үсгтэй болсноос хойш 21 оноос хойш ардын аман зохиолыг үз бараг байхгүй болж байна. Бидний чирээд байгаа юм биш. Энэ бол ерөөсөн Монгол одоо ухаанд мэрэгдийн хэлсэн үе уламжлуулан дамжуулж ойлгуулсан ийм ойлголт. Тэгээ ер нь бол одоо харин даршилм хэлэхэд бол Монгол төмөн шиг тийм одоо юу гэдэг амьдралын бүхий л одоо замлыг, хэв маягийг, сайхан аж төрх тэр арга ухааныг тэр хүн шиг хүн байх тэр одоо сургаалыг өөрийнхөө одоо бэлгүүн үгс, онц мэрэгэн үгс, цэцэн үгс энэ бүхэндээ шингээгээд үлдээс ард түмэн ховор. За яг тэрэнд олон шалтгаан байдаг л да. Энэ одоо бичиг үсэг их орой нийтийн болсон чинь бас тус болсон л. Бичиг үсгтэй болонгоо би өөрөө номоо хэвлүүлнэ, би өөрөө мундаг зохиолч гэдэг ингэж яваад ардын аман зохиолч тэгж билүүдэг, тэгж усын шахаад тэр одоо алт эрдэнэ шиг болгодог юм биш. Та нар одоо нийтээр бичиг үсгтэй болсноос хойш 21 оноос хойш ардын аман зохиолыг үз бараг байхгүй болж байна. Бидний чирээд байгаа юм биш. Энэ бол ерөөсөн Монгол одоо ухаанд мэрэгдийн хэлсэн үе уламжлуулан дамжуулж ойлгуулсан ийм ойлголт. Тэгээ ер нь бол одоо харин даршилм хэлэхэд бол Монгол төмөн шиг тийм одоо юу гэдэг амьдралын бүхий л одоо замлыг, хэв маягийг, сайхан аж төрх тэр арга ухааныг тэр хүн шиг хүн байх тэр одоо сургаалыг өөрийнхөө одоо бэлгүүн үгс, онц мэрэгэн үгс, цэцэн үгс энэ бүхэндээ шингээгээд үлдээс ард түмэн ховор. За яг тэрэнд олон шалтгаан байдаг л да. Энэ одоо бичиг үсэг их орой нийтийн болсон чинь бас тус болсон л. Бичиг үсгтэй болонгоо би өөрөө номоо хэвлүүлнэ, би өөрөө мундаг зохиолч гэдэг ингэж яваад ардын аман зохиолч тэгж билүүдэг, тэгж усын шахаад тэр одоо алт эрдэнэ шиг болгодог юм биш. Та нар одоо нийтээр бичиг үсгтэй болсноос хойш 21 оноос хойш ардын аман зохиолыг үз бараг байхгүй болж. Одоо та нар тусгайлан үзэх юм бол би нэг шодрох тоглогод жижиг ийм ном төрийн түвшинд нотгоолн зориулж болно. Тэр дундаас орчилж хийж байсан л да. Тэгээд бид нар бол бас тэр ардынхаа аман зохиолын тэр сургаал болгосон, тэр одоо арга зүй болгосон, тэр бидний хөгжлийн замналыг заасан бүтээлүүдийг их шинтэн үзэж өөр юм болгож явах хэрэгтэй.
ядаж хэл баян болон зөвөрч зүг гэдэг. За тэгээд зөвөрч зүг гэдэг ерөнхийд нь хэлтгийг хүртэл биш өмжлээд тэр бэлгүүн үгс гэдэг ерөнхийд нь нэрлээ дотор нь 10 хэд ангилсан. За төдөв бол тэрийг маш их таашааж одоо энэ үнэхээр мэрэгжлийн оюуны төвшөнд бол бид нэр тэхэлж өстэй. Тэр нэг зөөр үг хэлчихэд би чамд нэг зүг хэллээ гэл ингээд байждаг шүү дээ тийм. Бид нэр тэр чинь нэг мэдлэгийн төвшин ойлголтын төвшнийг л цаана харуулж байгаа. Тэгэхээр одоо тэр их соёлыг эдмэс нөгөө гэр бүл гэдэг чинь зүгээр л нэг дураараа хоёр хүн нийлхтэй зэрэглэгээр үйл болчихж байгаа, айл их болчихж байгаа юм биш шүү дээ. За одоо ялангуяа залуучууд бол би тэрийг бүр онцлон хэлмээр байна. Одоо юу гэдэг өнөөдөр нэг уулзалтан дээр наяа кофе хувааж уугаад ихтэйгэн таалагддаг. Тэгээд маргааш нь ерөн суусан дээр гэж шийддэг юм бол байгаагүй шүү дээ биднээс одоо юу гэдэг. Би жишээлбэл нэг нэртэйгээ нэг ангийн параллел анги тавдугаар ангиас хойш одоо найзалж үерхсэн. Цаанаа бол ир хүн бас нэг юм бодол байх. Тэгээд явсаар байгаа их сургуулийн 2 дахь курсэд бид нээсэн. Тэгээд одоо алтан хурмаа хийсэн одоо ингээл яг хөрхний бодос утсан бас ааш маш тэр илдүү юм зүрж яг хэлэх юм зөндөл юм байл. Тэгээд яг тэрийн захын ирүүлэл тэгээд нэг өөр маанаг тэнэгдээ маанаг тэнэг хүн болол урт авцартаа болол ингээл яваалах чинь нэг 50 жил болчихж байгаа шүү. Тэрнээс бол одоо энэ их урттай байна. Энэ одоо хөрхнөөс ашгүй байл гэхээр нэг өөр юм харсан бол тэгэл ингээл яваалах байна. Миний хэлж чинь улс орны багнан юм улс орны одоо улс орн эндээс эхэлж байгаа гэдгийг ингээ ойлгох юм бол тэгэл одоо тэр хурдан сал цариндагч улмал нэмэгдээл байгаа л да. Тэр юунаас ихтэй зэрэг бас тэр нэг үерхлийн бидний үе тэр шатлахгүй болсон. Тэгээд нэг барууныхны нэг гоё нэр ярьж байгаа хамтран амьдрын нэр гэдэг. Тэр хамтран амьдрын гэдэг та нар хаанаас үүссэн гэж бодож байна? Зураач нар уран бүтээлчдээс. Хоёр өөр одоо стилийн хоёр юу мөртлөө найзалдаг. Тэгээд биенийхээ уран бүтээлийг дэмжиж ихийн тулд одоо тэр уран урландаа ч юм уу гэр орондоо ингэж тийм юутай байхгүй. Тэгээд тэр хоёр ч өөрийнхөө эрхийг эдлэн өөрөө хайрлуултай бас юм уран бүтээлийн нэг л айл болгож байгаа болохоос бусна. Тэгсэн чи одоо юу вэ? Ер нь хамтар амьдрж байгаа. Тэгсэн чи хамтар амьдраад байсан чи нэг хүүхдтэй болчлаа ч гэдэг юм ингээд янз бүрийн юм ингээд. Тэгэхээр тэр бүхнийг бол бид нар бас бодоод нөгөө айл өрхөн бид нар жижигхэн бодоод байхаар юу болж байгаа. Их амархан шийдмэр. Айл өрх гэдэг нь их том бод та нар. Их том бодоод тэр бол хамгийн гол юм байна гэж бод. Тэгэхээр тэр нандин юм чинь бас нэг хөндмөөргүй, хөндөгчмөөргүй, хагалж эвдчмээргүй санагдаж шүү дээ. Тэгэхээр тийм л юм одоо болох хэрэгтэй. Тэгэхээр одоо амьдрал одоо ямар шүү маягаар зохирох нь ер нь бол жоохон өөр хүүхдтэй нэлээд сайхан өөр хүүхдтэй байх залуучууд гэмгүй дээ. Нэг 2 хүүхд гаргачаал одоо боллоо гэдэг чинь ядаж нэг 3-ыг гаргах хэрэгтэй шүү дээ. Өөрсдийнхөө нэг үргэлжлэх эхнэр нөхөр 2 дахиад бас нэг юу гэдэг хүн болсныхаа юг. Казачууд би хүн бүтээдэг тийм нэг ухаан гэж байдаг гэж би ойлгоод байна шүү. Хүн бүтээдэг ухаан. Тэр нь уламжлалтаа нэг ингэ холбоотой байдаг юм шиг. Тэгэхээр энэ талаар бид хүн Монголд хувийн их сургуулийг хамгийн анх үүсгэсэн хөрөлдөө бий тий. За тэрийг үүсгэхэд бол их бас жижигэн төвхтэй би бас цаг хэрэг биднэрт байна. Юу гэсэн цаг ба хангах. Би нэг удаан би модаа хийчихсэн. Нэг өдөр 2 нөхөр орж ирж байна. Хөгжмийн зохиолч Галиат улсын сүлдэн сангад орж энэ Монел компани зөвхөн ялалт хоёр. Нэг баахан борц хийсэн. Дунд нь бас нэг ижил юм шургуулсан. Бас тэгээд нөгөөхөө нууж байгаа бол та. Гэхдээ би нэгдүгээр дуудагчгүй эмнэлгийн газар энэ хэрэггүй шүү дээ. Гэхдээ яг л тэгээд чамаар дайланд бол би тэр авч болдгийм байгаа. Тэгээд тэр хоёр юу гэж хэлсэн гэхээр сангад орж ярил Монголд хамгийн анхны хувийн сургууль байгуулсан. Хуваараа би одоо компьютер хөгжимчин бэлдэнэ гэдэг 6 оюутан элсвэрсэн.
ямар ч одоо шийд тогтоол байхгүй төрийн дураараа үүсгэсэн. Тэгсэн чи одоо ингээд цаг явах дээр нөгөөх чинь шахагддаг юм байгаа юм. Тэгэхээр юу шаардаж байгаа нэхтэр сургуулийн хөтөлбөр шаардаж байна. Тэгээд ялалт хэлжээ. За одоо ёстой нэг чигт гэнтэн торын цаадах залуу бүр гэдэг шиг нэг нөхөр байгаа. Тэрэн дээр лаваад очивол зав зайтай ч байгаа хэ наа хөтөлбөр чинь чамд ёстой гоё гэж хоёулаа тэрийг эргэж тэр нь би юм. Тэгээд би санд орж тийм сайхан хөтөлбөр хийж өгсөн тэр сургуулийн бас урлагийн зөвхөн композиторч бас Монгол соёлтой бас дэлхийн соёлтой олон хичээл мичээл би бас бодлоо л та. Тэгээд тэр хооронд бодохгүй юу за санд орж яг сургуулиа бол юм. Би өөрөө яагаад энэ чинь одоо нэг ийм бас сургууль үүсгэж болдгоо юм. Тэгээд ингээд бодоод байсан чи ер нь за яг энэ нээлттэй орн болчлоо дэлхийн соёлын одоо сайн муу бүхэл юм энэ газар нутгт дээр нь цуглах болтой. Явж одоо Монгол хүнээ үлдэх одоо ил сарлилжигшин чамгаа нэг хичээл нэг Монгол руу чангаадаг нэг тийм л мэрэгжилтэн юу бэлдэх хэн зөв юм байна гэж бодохгүй юу. Тэгээд тэрний үгтээр Монгол судлаач. За тэгэл хуучныхаа нөгөө социалист үеийнхээ марл бодсон л доо. Нөгөө нөхдөө төгсөөд хайчих юм гэж бодсон чинь үгүй яах тэгэл зарим нь сургууль багшлаа, зарим нь энэ академи олон хүрээлэнд ажиллаад судалгаа хийгээл эрдэмтэн болоод их гэгээ сайхан ирээдүйн миний толгойд орж байна. Тэгээд тэр сургуулаа байгуулсан. Тэгсэн чинь их хэцүү юм болсон. Нөгөө Монгол судлаач нар чинь ор хорон байдгүй төгсөөд нөгөө академи чинь юу хүн ахын нэгтэл өөрснөө дотор байгаа эрдэмтдтэй гадаг шинаалддаг цалин мөнгө байхгүй нөгөө хэцүү үед. Тэгээд багш болдго юм байна. Тэр чинь нөгөө багш биш учраас бас зовлон. За тэгэнгүүт нөгөө сургууль байгуулсан юм чи амьдрахын тулд нэг сэтгүүлчгээд хүн болгон сэтгүүлч болно гэж ингэж яг сэтгүүлч нэмлээ гадаад хэл ер нь бол байсан. Тэгээд ингэж явж байсан чинь гадаад хэлэн дээрээ бас боллоо. Нэг мундаг хэлтэй хүн болоо гэж нэг жил англи хэлний эсэлт аваад хойдон жил нь франц хэлнийг авсан чинь нөгөө хүүхд тогтворч 2 дугаар курсээс жирэмсэн болоод амьдрал нь болохгүй болоод гэж дараа ангид орё гэсэн чинь нөгөө хэл нь байд. Ерөөсөө би бодоогүй. Тэгээд нэг хэлбэл гадаад хэлбэл 3 жил дараагаар авч иж нэг юм гихш явдаг юм байл ш. Гэсэн чинь нөгөө франц хэлтэй чорч болдгоо Японд чорч болдгоо үгүй юм болоо. За ингээд явсаар байгаа би одоо 91 он байгуулсан сургуулийг 2005 он хүртэл явсан л да. Тэгээд миний онол бол их буруутсан зах зээлийн нөхцөлд. Би бол 150-аас илүү одоо оюутан хэрэггүй. Тэгээд чандаргүй болно. 150 оюутанд л одоо тулж ажиллаад шав сургалт хийгээл сурж явах үед нь бол эрдмийн ажлын одоо арга барилтай болгоод ингээл ажиллаж явах ёстой. Тэгсэн чинь амьдрал гэдэг чинь тийм байдгүй юм байна. Тэгж одоо явж болохгүй юм байна. Нөгөө хөвгдөж сургууль орж байгаа бол биш. Мэргэжил мэдлэгтэй болоод ажиллаж амьдрах нь бол юм шүү дээ. Би бол сургууль нь гол юм гээл тэрийгээл нэг өөрөө бодлоорчвол нөгөөдөл гэж бас дутуу боллоо юм нэлээд. Тэгээд тэрнтэй нийлүүлээд тэгээд бас орго хоосон үлдэхтэй зэрэг чинь нөгөө зорилго чинь тэгэл нэг юм тулаад ингээл дуусч байгаа. Тэгээд судалгааныхаа хэсэгнэр тулгуурлаад Монгол уламжлалт академи байгуулсан. Монгол уламжлалт академиг би одоо их өөр менежментээр явуулж байгаа. Одоо бид нэр дэлхийн хавтгай болсон гэж ярьдаг тэр нэг томьёо танд дууссан гэж байгаа тийм. Хавтгааны өгөхдөр ерөөсөө л одоо ингээл би уцаа аваад энэ yorkтэй ч юм уу хэнтэй ч юм ингээд ярина шүү дээ. Өөрөөр таарж яах. Хэрэг байхгүй. Тэгээд тийм байгаа үед чинь бол нэг олон хүн ингээд одоо хүрээлэнгийн ажилд нь чаддаггүй янз бүрийн хүн ороод ирдэг. Тэгээс үлдээ амьдрал хүний хөлөө хавчж болдгоо ингээд байгуулах чинь. Тэгээд тэр бүхнээс болоод би цөөхөн хүнтэй тэгтээ бүх дэлхийн одоо Монгол судлалын өөрөө миний сэдвээр хийж байгаа юм бол холбогдох улсууд бол асар өргөн байна. За би бол гол нь эдэмшилгээний хурал хийж байгаа.
олон улсын дотоодын ийм номмын танилцуулга төлөвлөлөх хийж байгаа тодорхой сэдвээр одоо яриа одоо нэг мэтгэлцээ энэ явуулж байгаа. За тэгээд бас ийм оюутнууд хаяа одоо тийм хүнтэй уулзмаар байна багшаа та тэрийг олж өгөөч гэвэл би өөрийнхөө тэр заалмалыг ашиглаад уулзуулж байгаа. За нэг ийм л маягаар л явж байгаа. Гэхдээ одоо нэлээд юмнууд бол хийгээл явал цөөхөн хүн тусмал цөөхөн чадaltaй хүнээс их юм гаргаж та юм зарчим бол тэгээд нөгөө чадaltaй хоёрын нэр дайвер нэг залтай нэг ажилгүй нэг гэлэнгэл нэмээд байгаа ч нэ. Тэгээд тэр байгуулагч өөрөө нэг юм организм болчдөг гэж байна. Тэр биднээс оюутан байхад тэр структурны онол дээр жишээ авч Английн тэр колони яам гэдэг нь Англи колони яам гэдэг 14,000 хүнтэй яам байсан. Тэгээд ямар ч колонгүй одоо хагас зүүжих болж явах чинь 4,000 хүнтэй ердөө тарж өгдөг. Тэгээд тэр организм ч өөрийгөө хамгаалаад хуйглаад ингээд идэг ийм хэцүү байхгүй. Тэгэхээр болохгүй организмыг болохгүй өвчнийг болохгүй одоо юу гэдгийг юмыг дуурайж ингэж болохгүй. Сүйдээ нөгөөх чинь эдгэхэд эргүүлэхэд хэцүү бол. Тэгэхээр нэгний зүгөө болчих юм бол тэгээд Чехын зохиолууд үлдсэн бол Орос орны дахиад босгочих болно. Зөвхөн зөвхөн зохиолч биш тэнд бол амьдрал, бодол, сэтгэлгээ зан заншил тэр бүх Орос хүний юу бол тэгж одоо Чехыг бол одоо яхав сайн талаас нь үнэхээр мундаг зохиолч юм тодорхойлж байгаа. Тэр шиг ном бол номоос бид нэр ертөнцөө босгош. Номоос өөрийгөө хүүхдүүхээ бүгдийг босгож болж. Тэгэхээр ном тань нөхөрлөн гэдэг бол та нар мань хорвоогийн одоо хамгийн сайн хүнтэй нөхөрлөж байгаа хүнчлээ хэлвэл. Өөр сайн нөхөр байх. Өөр хонтой нөхөр байх. Өөр зөвлөгч номоос илүү байх. Номоос илүү хайрладаг хүн ч явж та нарыг байхгүй. Эцэгээс ч илүү хайрлана. Ягаад гэвэл том бомон хайрыг, том бомон янзрын хайрыг, том бомон ойлонлог хүмүүс талаас нь энэ ном шингэсэн байна. Тэгэхээр ном бол одоо үнэхээр шимтгчтэй юм клуб байна гэдэг бол. Яг нь одоо та нарыг хинтээ юу болох гэдэг юм мэдээ. Замдаа чамаас энэ юу гэж яасан чинь бүр маш их баярлалаа. Ийм хөндлөг оюунлог ирээдүйн төлөө заагаа хийсэн шүү дээ. Тэгээд бүгээс тоосон. Тэгээд бартгүй юм байл л дээ бас нэг аймгийн номынсан гэдэг чинь нэг момент цаанд гарч байгаа юу ч биш. Тэгтээ бол номын одоо миний ганц баялаг ганц одоо хураад зүгдүүлдэг юм маань ном л доо. Янз бүр одоо номнууд л байж байгаа. Би тэгээд сая нэг дээд Монголын хэдийн шивтэй миний дэрэгд ажилладаг. Тэгээд нэг нь надад та энэ хэнийг сум пампыг та дэрэгдээ нэг хэд тоноолсон гэж нэг юм хэлсэн. Би өөр гайхаад одоо тэр үеийн сум памп таны дэрэгд яаж байсан бэ гэж. Тэгээд би нэг төвдийн урд зохиолын нэг ном би нэг олон ном үзэж гарах болсон чинь тэгсэн нэг тийм ном харагдах дээр ямар ч байсан дараа үзье гэдэг ингээд авчихгүй юм. Тэгээд төвдийн энэ л төвний л ном юм байна гэж бодоо нэг тэр бос номуудын ахтан зөндөөдсөн тэр тэгээд нэг мэдсэн чинь нэг 10 тонцсон байна. Нөгөө номоо үзсэн чинь юу вэ? Төвд биш бол Монгол хүн дээд Монголын аюу одоо мундаг тийм сум хам биш болж ирж танд болсон. Тэгээд би дээд Монголын их эрдэмтнийг дэрэгдээ 10 хон нуулсан гэсэн юм ярьсан чинь бүр гайхаад шууд хүлээж авахгүй. Ямар сайн. Тэгээд ном ч нь бол одоо ингээд хуучрах тусмаа, урдах тусмаа их гоё. Одоо миний энэ хэдэн ном бол нэг 100 жил юм уу 50 жилийн дараа их тэр үеийн нэг сонин хэвлжээж л байгаа юм чинь. Их сонин бас номоо ингэжсэн байх таа. Пушкины сая би гэр музейг үзлээ Санкт-Петербургт.
14,000 номтой гэж 6 хэлээр. Тэгээд Пушкин бол их олон хэлтэй байгаа бол тэгтэл ном чи аль хэлээс байсан хэрэг болдог байхгүй бас нэг юм нөгөө юмтай уялдаад холбогдоод хар. Пушкин их саниш та нар мэдгүй англи хэлийг өөрөө үзээд маш ундаг мэднэ. Францч яг тэр ундаг хэлж. Тэгээд нөгөө өөр бичгтэй нэг өөр хэлэгтэй нэг өөр энэ мэдээгүй нэг сони ярьдаг хүн байсан гэж. Яг доотор гэхгүй давж гэдэг ч юм уу одоо тийм хачаач хэлдэг тийм байсан гэж тийм дурсамж байд. Тэгээд тэр Пушкин юм үзээд орохтол үнэхээр л одоо номын тийм урмтай хүмүүс л тийм л байд юм байна да гэж баг одоо хоолой дээр тархаар түүхээр зэлэлтэй. Тэр одоо дэрэгдэн хамгийн сүүлд одоо зохиог Пушкины хамгийн сүүлд зохиог нээлттэй зохиог одоо нүдийн зохиог одоо дарж яасан хүн хэм мэдгүй тань. Тэр Владимир Дайлын тол гэж байдаг шүү дээ. Владимир Дайл бол нэг тийм юм бичих дуртай залуу хүн. Тэгэл одоо нэг багштайгаар өгөөд идэх шиг том зохиолчлох мундаг. Тэгээд Дайл хамгийн сүүлд үгийг сонссон. Тэгээд зохиод хасан тэр хүн юм байлээ. Владимир Дайл нь Пушкинээс тогтохгүй болтой юм болцоо. Одоо өөрийнхөө төлөөлөөр. Тэгээд ном бол одоо ийм л янз залгидаа. Та нар одоо ер нь бол нэг харт амих амтэн юм уу нэг ийм тийм шохорч яснаас номонд орцсон дээр шүү дээ. Тэгээд яг сайхан юм ярихтай бас ухаантай. За нэг энэ дээр нэг хэлээд төгсгчд бол ном унших эрдэм гэж байдаг. Тийм номнууд ч ном унших эрдэм. Ялангуяа их шинжилгээний улсуудын ном унших тийм бүр аргачлалсан. Тэгэхээр номыг бол одоо бид нэр эхлээл ийм залуу халуун байхдаа үйл явдал хөөж болдоо. Нөгөө хүн чинь уулзах нь нөгөө хүн чинь салах нь гэж ингээд цогол. Заримдаа нэг хүн надад хэлжээс би өөр ингээд алгасчихдээ нөгөө хоёр яах тийг шууд дуусах чинь. Тэгээд дараа нэг юм үед ороод ирэхдээ тэр үйл явдал падгүй болчихсон. Үйл явдал бол яг баг өөр мэдчихэж байгаа шүү. Ихэнх уншигчаас илүү их нарийн зохиомж боддог зохиолч ер нь баг байдаг шүү. Ер нь бол мундаг уншигч бол за энэ хоёр тэгчээн дөө тэгжил төгсгч байна гэсэн яг нэг тийм. Тэгээд тэр зохиол доторыг утга агуулга ерөөсөө юу хэлэх гэсэн. Ярих бол нэг хэлэг. Нэг хэрэг. Хэлэх бол нөгөө хэрэг гэж байна шүү дээ. Ярих хэлэх хоёр. Яриад яадаг хэлсүүг баг. Үлдэх юм баг. Тэгэхээр үг хэлнэ гэдэг бол тэр тийм юм. Тэгэхээр юу хэлж вэ гэдгийг хөөдөг юм. Тэрийг олж одоо яах гэдэг ийм уншигч байна. Тэгэл тэр чинь нэг эрдэмшээ тэр чинь. Тэгээд дараа нь зохиолоо задлалдаг ингээд өөр ингээд үрээр юм уу одоо хинээр юм. Ийм л болоод ирэхээр сая одоо нэг аас нисгчээр аас уншигч болж. Нөгөө тийм уншигчаас бол одоо бүтээлч өөрснөө жоохон цэрвж байгаа юм да ер нь. Тэгээд нөгөө дөр чинь их ном уншсан одоо ингээд манай өрөнхөд нэг түүх байдаг. Чойцсурунгаа нэг ормоо бичээд өрөнхөд бэлгэлж үлдэг. Тэгээд чойцсурунгаа ирж явна гэн өрөнхөө хаалцсан гэж. За нэг армаана ярих багтаа би уншаагүй. Одоо яандаа гэл тэгээд тойруулаад ингээд тэрийг ярихгүй тэр сэдвийг хөндөхгүй ингээд яриадсан чинь нэг мэдсэн өөрөө чойцсурунгаа би таны номыг уншаагүй байгаа шүү. Тэгсэн явж яасан гэж. Тэр шиг номын одоо ном гэдэг юм чинь тэгээд номтой холбоотой юм ярил олон л тоо. Асуугаад ингээд үлдчих тийм одоо ухааны тухайд мэдээж байгаа юм тийм. Зарим хүмүүс эцээ ээж аавыг амьд байхад ингээд сонсчихгүй явах гэж боддог. Тэмчээс бол харамсахгүй тул одоо ингээд асууж ингэж бас явдаг л та. Тэгэхээр та андайхан талаар хэлэхэд дурсаж цавгаа гэсний тухай хүмүүс болгоос амьд идэггүй л дээ хүний тухай. Сүүлдээ энэ сэтгүүлчд олон болгоч юм асуудаг хүн олон болоод тэг асуусаар байгаа тэгсэн байлгүй гарын таван хуруу мөрөөгөл
их нэрмэгтэй болцсон байна. Ер нь бол тэр 5 хурууг нэг айл өргөч юм уу нэг хам болгохт нь бол эхэлсэн нь бол би. Wel ер нь тэр нэг дундаа жаахан арай одоо нэр ингээл намайг гэрсэн их номтой сүртэл юм заримдаа ч өөрөө ч юм. Тэгээд тэр юу нь бол ерөөсөө номын буйн л да. Нөгөө 10 жил ном уншижсэн нөхөрч оюутан байхдаа хичээлээс өөр юм л тооншуулт уншаал ерөөсөө тэр уран зохиол нь. Тэгээд уншсан болохоор аяндаа уншсан хүн чинь бус хүмүүсээс арай илүү болчтой. Тэгээд нэг тийм уран зохиолд ороод нөгөө нөхдөд гамбас нэг юм тэгээд нөхдөг уран зохиолын хүмүүс бол нэг тийм өөрийн шалгуур байгаа юм л да. Тэр нэг шалгуурч гэжтэй нэг үнэлгээ чандарын үнэлгээ тийш юм уу та. Мундаг гэж боддог тагаал ойр баг. Тэр мундагчуудын тэр эгнээ нөөрөө орох гэр бүлд нь багтах нэг юм нэг залуу хүний ч нэг юм хэлцлээ. Тэгээд 67-8 оны үед чинь энэ залуу уран зохиолчдын байгууллагаас ер нь өөрөө лот бодлого болгох дэмжиж төдөгөө ер нь хэлжсэн. Одоо бол бид нэр энэ залуучуудаас ямар ч мэрэгжилтэн бэлдэж чадхаар болчлаа Монгол. Зохиолчийг бол бэлддэг үгүй. Тийм учраас энэ одоо өөрөө зохиолчоо мэдээгүй янз бүрийн инженер болсон, эдийн засагч болсон, төрийн байгууллага байсан. Төрийн байгууллагад ажиллаж байгаа. Энэ олон авиасныг бид нар улаах хэрэгтэй. Өөр төдөгөө хэлжсэн. Тэгээд тийм нэг зохиолчдын хорон дээр залуу зохиолчдын 3 өдөрлөг энэ 7 хоногийн семинар зөвлөгөөлөг энэ нэгдэл гэл ингээл баахан юм ингээд. Залуу зохиолчдын бас тэр юг хариуцсан нарийн бичгийн даргатай. Лувсан зэрэг Бринлэл лувсан зэрэг гэж гайхамшигтай сайхан одоо зохиолч байсан. Өгүүлгийн бол үнэхээр мастер л доо. Танар тэр ус шиг зинхэрвэнкэр олон юу юм мэдчихэж байна. Тэгээд лувсан зэрэг Горькийн сургуульд өгсөж ирсэн тэр асуултыг хариуцдаг. Тэгээд тэр оюутан байх үе жоохон танил байсан учраас цог сэтгүүлийн тэр юуны ертөнц номын ертөнцөд оюуны ертөнцөд нэг болгонгийн би хариуцсан зохиолчдын ертөнцид гарч байгаа энэ юмнууд. Тэгсэн нэг орсон жил болсон зэрэг хэлж байна. Гобисай Сэлэнгэд болсон одоо өчигдөрхөн тэр тухай догмод тэр бас яг Сэлэнгэд татсан тэр залуу зохиолч семинар хийсэн чинь нэг нөхөр байх юм аа. Тэгээд тэрний нэг хэдэн өгүүлэг надад өглөө би яргуу сэтгүүл гэж хоёр гаргаж байгаад одоо үлдсэн. Тэрний ихний дуу хэлжсэн. Энд одоо тэрийг тавих гэж чи уншдаг. Тэгсэн чи ястаа нэг самар цөмдөг шиг нэг доторхын цөмөр нэг зөөхөн нэг жижигэн богинохон тийм юмнууд байна. Тэгээд лавга гэдэг хүн гэж байна. Инженер одоо тэр Сэлэнгэд. Тэгээ ийм юм байна. За догмод гэдэг нэг банхар нөхөр гэж байгаа. Нодон нэг шүлэг уншаалаас энэ жил нэг өгүүлэг уншиж байна. Хачин мундаг болчих өсчиж. Тэгээ ийм мэдээтэй ирээд. Тэгэл би тэр лавгагийн олж юмсан нэг тэр хүнтэй танилцсан юмсан гэл хүнээс суурс. Лавгаа нэг нөхөр байгаа. Тэр таньж ядах юм байхгүй. Хаяа хатраад ирдгийн тэр үед нь чамд нэг хэлээгээд. Талбай баруун талд явжсэн 25 дугаар дэлгүүр илүү хэд жилээ дэлгүүр байсан. Тэндээс нэг шат цонхонд нэг дүүрэн бэр хийсэн нэг тийм нөхөр өөрийнхөө мэдснээр яста цонхоо барай явж байгаа мотоциклтэй явж байгаа шиг нэг нөхөр явж тэгсэн нэг чиний нэг лавгач юм шүү. Тэгэхээр би гүйччихэд уулзлаа. Та лавгаа боё. Таач гэдэг ах юу ах угаад нэг чиг зүг юм биш. Тэгсэн чинь одоо би харих гэж байна. Хоёулаа манад чи. Тэгээд лавгаа битэр танилцсан. Ингээд хоёр. Дараа нь би Батбаярыг урдаас мэдээр хөөцөлтөд байсан. Тэгээд энэ төв талбай бас уртлээс адаар нэг нөхөр хурд наалах гэж бас нүүлж урд нь илүү гараад эргэж ингэж уулзаа. Тэгээд танилцаад ингээд аврахаар битэр бол нэг доор ажиллаж байсан. Төлөвлөгөөний комисснийг нь гадаадын эдийн засгийн хараад. Ингээд нэг энэ дараа нь бид нэр ингээд тэр яруу
урагсын чуулган залуучууд элдэм юм хийгээд ингэж яхад лавсар нэг үлгэрийн танкамд нэг хэржигсэн төмөстэй хуурах юу ч лээ нэг юм ярьдаг хөөхд болж тоглодог нэг нөхөр байсан. Тэгээд лавсар чинь сүүлдээ өөрөө одоо бид нартай танилцаад байгаа. Ингээд одоо тэр Дөмөн гэдэг нэг нэгдэл бид нар байсан. Тэр нэрийг үргэлж гэсэн Дөмөнгийнхэн гэдэг нэг залуучууд. Тэр доторх нэг ялгармал нэг хідэн л одоо тэр л дээ. Тэгэхээр одоо лагод орногоовийн хин Батбаяр Дундовын Уранхай болооны биаранга лавсрын чинь төвөм ингээд овоо нутаг дэвсгэрээр бол нэлээд өргөн хүрэн тэгээд нэг юм уу. Тэгэл ярьдаг юм л одоо юу яадаг. Бинэ шүмжилдэг. Тэгээд цаахан бичлээ гэж бол одоо яадаг оматдаг. Тэгээд бас заримдаа нэг жоохон баярын хийдэг. Тиймэрхүү байсаар байгаа одоо тэгээд бүгдөө өгчөл болчихлоо. Лавгаман бас ихт явлаа. Ерөнхийдөө гол шалтгаан нахилтоо лавгай хэрэгцсэн. Янз бүрийн их хөгжөөнтэй яриатай хэн хүнтэй найзалдаг хаалбал хаа явдаг тэгээд хаа сайгүй явдаг хүн чинь нэг л тийм сайхан идээд идэж тууж иддэг. Тэгээд тэрнээс үүдээ бас ном шиг амттай санагдаа тэгээд яадаг. Тэгээд эрт буцчлаа гайхамшигтай сайхан богино өгөөлийн бодон гэхээр мастер амархан байж тийм. Хавгагийн онцлог нь бол заримдаа бол бид нар хитрэлээ гэж өмдөлдөг. Үгүйдбэр болгон зөөрлөлтэй. Одоо нэг тэр шиг охин гээл чамаг нэг юу ч юм гэдгийг нэг тийм. Тэгээ бид нар тэгдэггүй чи тэр юм ал гоён гаргалтай нэг өөр юмтай зөөрлөх юм хэрэг. Би өөрөө нэг тийм зарчимтай байсан. Ерөөсөө зөөрлөн гэдэг чинь та нар хэлбэрчилж байгаа. Яг гэвэл зөөрлөл өөрөө илүү мэддэг юмар дамжуулж хэцүү юм ин ойлгуулдаг байхгүй хоолойгоо. Тэгэхээр тэр цаад хэцүүгийн нэхээс залхуулж байна. Тэгээ би сүүлдээ бас өөрөө одоо бол буугаад өгсөн л доо. Яг гэвэл зөөрлөл бол уран зохиолын бас нэг амин эдисэн. Зөөрлөл бөгөр гоё тийм юм явахгүй. Тэгээ бас зөөрлөлгүүд бас нэлээд явцсан нэг хэсэг. Ийм л одоо нөхцөл байгаа юм. Тэгээ одоо 5-3 гэж ярьдаг. Тэр томьёолоор үсэх юм бол одоо 4 болчихлоо. Тэгээд хөрөөнөө зөөрлсөн юм ингээл хасагтаад байвал цаадах юм хорогдоод байвал тэгээд тэдэн гэж ярих юм бол арай бит тэгж яриас 3 одоо нийлж иргээ 3 даулцсан байх ярил ястаа бохооц. Тэгээд одоо энд орох хувь заяатай 72 оноос эхэлсэн байна. 72 оноос одоо тэг хамгийн сүүлч нь хэдэн оног чинь нэгээс үлээ. Би яагаад гэвэл шүлгийн хобби нэг сайхан боломж олдоод би тэрэндээ урамшиж их олон шиг үзсэн. Тэр аяагагийн дэлхийн яруу найрагчдын нэг уран бүтээл төрөх боломж олдог 3 сарын юу вэ? Тэрэнд очсон хүн дараагийн оны санал болгодог. Би аюулыг санал болгосон чинь дараагийн жилд явж чадаагүй. Яагаад гэвэл бас жоох нэг хэл бол илүүн шаарддаг учраас тэрний дараагийн жил нь аюул. Ердөө 2 хүн явал тэр хөтөлбөр тасарчлаа. Тэгээ тэр үл их сайхан хөтөлбөр 3 сард бол ерөөсөө л уран бүтээлийн тойрог боломж олгодог. Тэгээ дараагийн 1 сард Америктэй танилцдаг. Би тэр хөтөлбөрөөр хүрээд Америк 11 хотоор явсан. Тэгээ тэр үед бол одоо гэдэг нутаг орноос авгаа хөхнөөс санамааргүй л хөшөвцөн нөхөр чинь санаад байдаг юм да. Тэгээд санахтай зэрэг чинь их янз бүрийн юм орж ирнэ. Уян болно янз бүрийн. Гэхдээ бүр их тийм залуугийн багын юм уу тийм юм сэдвүүд санагдана гэж шүлгүүд. Тэгээд би тийм шүлгээр айн нана тэр он тийм монтэй 2 ном бол ерөнхийдөө тиймэрхүү шүлгүүдээс бичсэн ном байгаа. Тэгээд харин нэг дараа нь нэг 3 мөртийн энэ үүсгэн дэвтэр гэж ийм ном танаар харсан уу? Энэ 1001 3 мөрт байгаа. Тэгээд би энэ 1001 гэдэг тоог бас үе зурлаад байдаг.
нэг нь итгэхэд 1001 шүн үлгэр ярьчих яхад тий яваа хөхний явдлыг ингээл яриа 1001 шүн ярьсан байхад гэхдээ яагаад бид нар ядч нэг 1001 3 мөр тэлчих чаддаг тий нэг 1001 нэг л юм 1001 шүний үлгэртэй арцалдаг байх. Тэгээд 1001 3 мөр бичсэн. Тэгэхээр чинь 3-аар зүйлхтэр хэдэн мөр болж байна. Тэгээд янз бүртэй энэ хайгуу маягийн яг бай. Тэгэхээр бидний хувьд яг аль номоос хийж уншвал ямар төрлөөс нь хийж уншвал бидэнд хэрэгтэй юм болоо. Тэгэхээр саяхан Батбаяр өтер Эдмон хэвлэлийн захиалгаар орчин үеийн Монголын богино хэлбэрийн зохиолын 6 бүт гаргасан. 21 оноос өнөөдөр хүртэл 200 гаруй зохиол 77 оныхаа. Тэгээд нэг тиймэрхүү антологи гэдэг юм да. Одоо энэ шилмэл төвөрч гэдэг юм уу, дээжс гэдэг юм уу. Тийм юмнуудыг уран бүтээлчид за энэ номын одоо шимтгч нараас ч юм уу санаачилж хийдэг. Тэрний өгөхдөр их буянтай ажилдаа тэрнийг чиглүүлж өгч байгаа. Ийм юмнуудыг л уншвал энийг л одоо сайхан гэдэг, энийг одоо үнэлээд байна гэсэн юм уу тэр боломжийг хангаж өгч байгаа байхгүй. Тэгэхээр манайд бол манталог хөгжөөгүй эхэлчихлээ. Хамгийн их нь бол аюул зан тавьсан. Аюул зан Монголын шилдэг өгүүлэг шиг юу үлээ хоёр ном гаргасан байна. Тэгээд одоо хоёр дахь нь болчихлоо. За юутай ч байсан Батбаяр өтрийн энэ цуглуулж сонгож авсан 6 ботыг уншихдаа 21 оноос хойш ер нь Монголын уран зохиол ямар ч юм маягаар хөгжөөд ийм болчихв. Гол одоо зохиол бүтээлч нь ийм тэр өгүүлэмжүүд тэр агуулга нь яаж хөгжөөд өөрчлөгдөв. Ер нь олон юм одоо дүгнэлт хийх боломж нэгдэх байх. Ер нь ч тэгээд тэнд орсон зохиолууд бол одоо Монгол уран зохиолтой танилцахад гайгүй болоо гэж бодож байна. Зүгээр яг тэрний гоё юмыг оруулсангүй, энийхээ тэгсэнгүй гэж юм ярьж эхэлж байгаа. Тэр аргагүй л дээ. Яг бол чиний сайхан гэдэг юм нөгөөч нь гүйлж тэгэхээр нэг тэр антлог хийсэн хүмүүсийн л одоо тэгэл дараагийн өөр нэг антлог хийдэг байхгүй чи одоо сүрэн жишээ ирүүлгээр яриа. Тэгээд хамгийн гол нэг хөөрхөн зургнууд нөгөө ярьсан үлгэрийнхаа. Тэгээд би тэр ярьсан юм зарим нь сонсож юм дундаа бас нэг жоохон өөрөө ч тэгж ярьсан юм уу би тэмдгэрсэн юм уу ямар ч байсан сэрүүлээд нөгөө зургнуудаа хавсраад нэг хавчдаг юм яриагаар тавьчих. Тэгээд хэдэн одоо чи харалтай 5 настай хүүхэд өвөө хэдэн үлгэр яриул ном болох вэ? Тэгээд нэг өөр амьсгал яваад байгаа юм шүү дээ. Нэг өөр амьсгал яваад байгаа. Тэгээд юм ч хэрэгтэй. Тэр нь. Тэгээд лут ярих юм уу чигээс. Одоо жижигхэн шармор гадны мөр гэж байна. Гадны гэдэг үг хэрэглэж байна. Гадны мөр байжээ. Тэгээд нөгөөх чинь том болоод гэртээ яваад том болоод хорн хэлжээ чи одоо аав ээж санаж байгаа. Аав ээжийг олдоо гэж. Тэгээ явж байгаа төрсөн чинь нэг хөөрхөн тэрнийг зурсан гэж та нар харав. Тийм нэг цавцгаан муур таарч яана гэдэг. Тэгсэн чинь нөгөө муур чинь чи хаанх энэ хөвгтөө гэдээс. Би гадны муур тэгээд одоо гэрийн болсон. Би яг үгээр л яцсан тэр чинь. Тэгээд би өөрөө оруулаад мохоо. Гэрийн муур болсон аав ээжийг одоо дуудах гэж явна гэж байна. Тэгжсэн чинь нөгөө хөөрхөн чинь нэг загас харуулж явах юм. Тэгсэн нөгөө жижигхэн муур чинь толгойд өгсөн чинь хоол өгч байна. Тэгээ хоол өгж жагаад нөгөө ч өөрөө усанд орчоод унтчихгнэ. Тэгээд дууссан байх юм. Би тэгнээс хойш байсан. Их гоё би тэгээ бодсон чинь тэр огн гоё хөөрхөн цагаан мууртай байх гэсэн нөгөөх нь тэгээд тоосон ч юм уу яагаад унтцсан юм болоо тэгээд дуусч байгаа юм болоо яаж юм. Тэгээд ч надад үгээр бичиж байгаа. Тэгээд хүүхдүүд бол биччихлээ, зохиолчлаа. Тэгээд одоо улмал яагаад байвал хөгжинд тэгээ хайчдаг юм доо ер нь бол.
манай хүү хоёрдугаар ангид байсан юм бэ. Юм уу нэг хөрхөн шүлэг бичлээ. Тэгээд бид нэг продюсерын талигач продюсерын дүүсэлж. За даашгаа одоо энэ хүүг чинь том болохоос өнөөдөр үгүй. Ийм зохиолч төрж худлаа яа юм. Зохиолч гэж яваад яах вэ гэдэг. Чи хэвлүүл гэнэ. Тэгэхээр би одоо хэвлүүлэх үү болохоо гэж бодож байгаа. Пианонд гаргачлаа. Тэгсэн чинь нэг өдөр чинь манай хүчин цүнх мөнгө шийдэж хамаг юм аяасан. Гоорж. Таны тэшүүлгийг хин хэвлэсэн манай ангийнхан намайг зохиолч гэдэг. Ерөөсөө тэгэл арай гэж өөрийн дараа нөгөөх нь 7 төгрөг авчих пианонд. Тэрүүгээр бас зураг зурдаг байсан. Нэг боддог өнгийн бодгийн харанд авч өгдөө. Тэгсэн бут шидэж нэг зурхгүй авчихгүй. Тэр шүлэг над ямар хамаатай. Тэгэл тэрнээс шүүччихэв шүү. Юу чичээгүй. Шүлэгч болох байсан юм уу? Юу болох байсан? Гэвч бас нэг төөх байд. Болсон юм бол тэр зам нэлээд байдаг. Тэгэхээр одоо янз бүр. Хүүхдүүдийг бол энэ асуултанд хариулах. Ер нь дэмжих, хөгжүүлэх. Тэгээд тэднэртэйгээ бас жоохон тийм харьцаж, бас мэдэж, бас нэг жоохон. Ер нь даруухан тийшээ бүтээлч болгодод бичүүлэх хэрэгтэй. Тодорхой шатнд. За тэгээ өөрийгөө шийднэ гэдэг. Манай ийм үндэстэн гэдэг байгаа шүү бидний чинь. Тэгээд одоо би бол олон жил орчуулах гэсэн. Ер нь бол дэлхийн аль ч том хэлнээс бид нэг их чартагаар сандраад идэх шүү дээ. Ялангуяа 21 оноос хойш Монгол хэл асар хөгжсөн. Дэлхийн том хэлнүүдэд чинь тулсан. Өөрөө мэдлэгийн сангаан ойржуулсан нэр томьёо зохиосон. Өөрөө унган их олон үгтэй. Ер нь аль ч хэлний одоо нэг бүр унган үггүй 15%. За өөрийн болгоо гэсэн 30% бусдын дандаа ормол байдаг. Ямар ч юм. Сонин байгаа үгүй. Тэгэхээр бид нэр бол тийм хэлтэй улс орчин тэгээд аман юуны уламжлалтай зохиолын ерөөл магтаалын соёлтой жичин цэлмэг байх нь хүний чимэг гэж үздэг ийм арт өмнө ч одоо хэн болон цэцлээд байхаас. Тэрэндээ ч одоо бид нар дастаж болохгүй. Тэр сайхан юм. Тэр нүүрэнгийн мөнөө хопи маягийн гэж тэрний арт чинь нөгөө саяны тэр унган юу чинь алдагдаад байгаа шүү дээ. Тэрийг хэлж чаддаг нутгийн даруу байдаг. Яг хэлэх цаг нь болохоор хэлсэн шиг хэлдэг. Тэр юм чинь байхгүй зүгээр л нэг юм одоо юу гэдэг стандарт маягийн юмар яриад ингээл эренчунга хэлснээр нэг юм жогооны үгтэй байгаад байдаг гэж болохгүй. Жогооны үг гэж юу гэж мэдэж байна. Жордонд орж би засчаал эргэж ганцанд орж хоол ичээ тэр хоёрын хооронд үгийг л мэдчихэв гэж. Тэгээ жогооны хэлтэй гэж залуучуудад жогооны хэлтэй хэрнээ ямар хэлийг хэлж байгаа гэсэн чинь их энэ ямар ч хэл биш ч нэ хэлээ. Одоо хүн бидний үеийнхэн зав ахмад зохиолч нар тэр даалгавар их ярьж байгаа. Уулзаад ярихад монгол хэл их ядуурж байна. Тэгээ Батуургат уулзаа ярьж байсан хүү нээжигээ ээж нь хүүдээ гадаа гараад амбараас бан шаваад ирж байгаа. Гадаа гараа бан шаваад ир гэсэн чинь хүү нь орж ирээд банш байхгүй байна. Байхгүй юм байна. Байхгүй гэж байгаа тийм. Тэгэхээр англиар бол тийм нөө гэж хэлдэг. Яг орчуулах боломжгүй. Тэгэхээр монгол хэл зүгээр сул яриач гэсэн өөрөө юм маш хүн агуулгатай тийм маш олон хэлээр яригддаг. Тэгээ автаа язгуурын хэл гэж сая тэр зам машин ярьж байсан. Тэгэхээр та өнөө жоохон бүр цаашаа дэлгэрүүлж мэдэх юм жаа гэж хэлээ яаж хамгаалах вэ? Автаа язгуурын хэлийг яагаад нэрлэх болсон? Юунаас үүстэй? Тэгээ одоо манай 90 оноос хойш нэлээд орон болчиход өөр соёлын урсаж орж ирэх сав өнөхийг маш их болгосон. Манай улс чинь залуучуудын орон 35 нас хүртэлх залуучууд 70%. Гайхамшигтай орон. Өстой атаархмаар ирээдүйтэй орон байхгүй хүн амт байдаг. Тэгэхээр залуу байхын зовлон бас энэ оронд бий. Шахоорхдаг, сонирхдаг, дуурайдаг, дагдаг, модалдаг юу гэдэг одоо ингэ өөрийгөө одоо гэдэг юм. Тэгэхээр энэ 90 оноос хойш бид нэр дуурайхгүй юм бол байна л да. Хилэн ч хүртэл дуурайгаад. Нэг одоо компани Монгол сайхан нэр өгчихгүй заавал нэг
нэрийг хөдөөний над нэг үгүй ярьжсэн. Манайх одоо нэг хампаан гэдэг юм байгуулсан би найдаж юм. Тэгээд би нэрийг чилж чадахгүй яваад олохчгүй. Тэгээд олохчгүй мэдчихгүй яжгаад өөд болох үстэй гэж тэгээд өөд болцсон л дээ үнэхээр. Тэгээд аав ээж нэрийг хэлж чаддгүй яваад сургал нэрийг мэдэхгүй болохоор сургалж чаддгүй байлээ ерөөсөн. Тэгээд олж чаддгүй ийм хийх хэрэг байна. Гэхдээ одоо яагаад тийгээд байна гэхээр ерөөсөн нийгмийн хүн одоо зөнгөлөх хэсгийнх нь ойлголт нэг тиймэрхүү үедээ байгаа байхгүй. Одоо нэг англиар нэрлүүл нэг юм хурдан гүйчих маягтай, нэг хүн орчих маягтай, нэг ийм л бизнес маяг юм нэрлээл ингээл. Тэрний одоо монголоор тэр нэрлээд байгаа нэрийг орчуулвал юу юм гэж ядаж боддог. Би одоо энэ ерөөсөө дийлдэхгүй юм. Зураг техник та нар энэ олон хэлж байна. Номинацл гэх юм. Номин гэдэг чинь нэр гэж байгаа шүү дээ. Тэгээ нэрлэмж гэж яагаад болдгоо юм. Тийм нэрлэлээр гэж яагаад болдгоо. Тэгээд та нар оруулдаг. Тэгээд оруулдаг номинацл ч гэхэн гоё юм гэсэн. Гэх мэт нэг юм үе байгаа. Тэгээд энэнд бол санаа их зовж байгаа. Санаа их зовж байгаа улсууд энэ хэл одоо гутаж байна, эвдэрж байна гэж. За залуучуудын хэл бол ер нь зөвхөн манай залуучууд дэлхийд dayanаараа хэл их хураангуйлагдж байгаа. Их томьёологдож байгаа. Магадгүй хүн ер нь эргээд тэр дохооны хэлэндээ ч орох юм уу гэмээр маяг руугаа явж байгаа. Тэр нөхдөр амьдралын ерөөсөө хэмнэл нь маш хурдан болчихж байгаа. Ерөөс цагийн хөл гэж манай өөчүүл цагийн хөл асар дөрвөн болсон. Тэгэхээр тэр төргөнд чинь автаад ингээд ерөөсөө тал малын хэлэл тэгээд дохоо мохоогоор ойлголцол нэг юм юм руу явж байгаа учраас энэний талаас нь харахад ядуурж байна гэж ойлгодог. Ядуурж байна. Гэхдээ хэлийг бүтээгчд баян байлгадаг нь бүх нийтээрээ бол биш юм нарийнд. Хэл бол бүх нийтээрээ бүтээн л дээ. Баяжуулна л да. Гэхдээ тэрийг одоо жинхэнэ хөгжүүлдэг нь бүтээлчд юм. Тэр одоо жишээлбэл бид нэр 10 маяг байх бүгдийг хандлаад нэг хүн гэхэд энэ нөхөрний ханд нэг жижигхэн макадав үлдсэн бол дахиад 10 аянд нь хөргөн шүү дээ. Тэр шиг ягаад гэвэл тэр дараа нь яах юм үлдээсэн маш. Тэр шиг одоо тийм бүтээлчд нар нь харин одоо нөгөө нийтлэг олноо дагаад хэл нь ядуурх вэ гэж айж байгаа. Тэгээд энэ нэг хэлний энэ юм чинь ухаарад сэхээрээд ирэхээр бас нэг хэрэгж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө чиний хэлээр нэг өөрийгөө мартаад байгаа нэг чинь сүлдээ нэг ичнэ гэдэг тэгж шээ. Энэ олон янзаар соёл дуурайгаад байгаа нөхдөд чинь төлөвшөө томроод ирэхтэй зэрэг айгүй одоо тийм юу болчих. Нэг өөр бодолтой болчих. Би бол сургууль төгсөж ирэнгүүтээ ухаараасаа хурдан одоо өөрийнхөө энэ яас хөөх юм бэ гэвэл бүр хөөхөн болоод тэр тийм гэж байгаа. Сэтгэлийн хүч гэдэг. Тэр үуч одоо бид нар чинь нэг тийм сэтгэл шингэх хэрэгтэй байхгүй. Энэ чинь одоо нэрэл юу юм гэхээр тэгж хамгийн томьёолоор яхах юм бол энэ олон гадныг оруулж байгаа гадна ингэж модулж байгаа чи их муухай хараг. Бодоод байхдаа бүр муухай болоо. Тэгээд зөвлөдөө өөрчлөлт мөрсөн гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол яг давчиж байгаа хэсэг давчил байгаа. Жахан тэнүү юм харуул тэгээд нэг цаг үеийн явдал нэг ойлгож байгаа. Ер нь энэний цаанд ухаарах гэгээр ийм одоо бидний яриад байгаа шиг ийм ярианууд аль болохоор олон болоод бас тэр нэг хүн чинь хэдий сайн хэлхээс нааш гихчээр одоо хэлж өгдөг ийм л байх хэрэгтэй байхгүй. Номонд тэр тухай бичдэг. Тэгээд би бол залуучууд бол монголчууд чинь одоо их замраагүй хамаагүй юм шиг бас яг чанартай очихоор их газар тагаа уяатай нутаг оронтойгоо уяатай энэ монгол соёл төвхтэй уяатай хүмүүс шүү дээ. Яг ингэ. Та нар нэг нутагтай ирээгүй нэг 10 хэдэн жил болцоосоо зөндөл биш нэг уулзаад үзээрэй ямар бараг л үнсэх гэж л ятаа шахвал байгаа шүү. Тэгэхээр тэр чинь тэр тэгсэн мөртлөө зочоод ангад очиод Монголд ангих дээр болоогүй байна гэж. Болоогүй байна л гэдэг. Тэгэхээр чинь тэр нь болоогүй мөртлөө нөгөө сэтгэл нь бол ажилцаа болцсон байна. Ийм зөвлөг юм. Ямар асууж байна? За. Одоо та нэг ингэж номын сангийн номнуудыг бүгднийг ингэж дуусгахыг ингэж хүссэн гэж штэ тий. Тэр сэтэл чи яг ямар номноос үүдэлтэй вэ? Дээрээс нь хамгийн анх ингэ таныг номонд оруулах болсон тэр ном чинь ямар вэ?
Ямар ном байсан бэ? Хэний ном байсан бэ? Манай ах хуушаа гэж зохиолч байдаг шүү дээ. Одоо бид их захтай 2 сарын гадаад байлаа. Манай ах бол дипломат юм. Тийм учраас намайг олон улсын цаан сургуульд оруулаад бас уг нь дипломат маягийн болсон шүү дээ. Маягийн гэдэг юм. Тэгээд ах нэг зохиолч болохоор хамгийн ойрын найзууд нь мишгийн тэдэнд орж бүр нутагт аавж очиж би тэдэнд орж байгаа гэж бүр өвтө тулаад зэвш гахчихсан шүү дээ. Ямар орс шиг санаа юм бэ. Тэгээд тэр тусмаа тэдэнд орж байгаа тэдний шүлгийг би хулгаагаар уншаад ингэжсэн чинь унтчихсан гинт шүнсэрээ лаасаад нэг юм бичиж байгаа надад өөр ёстой зохиолч юм гэдэг ийм л байдаг баг гэдэг бодол төрүүлж байна. Тэгэхээр би бол асарсан тэр шиг янз бүрийн юм зөндөө уншсан л да. Чиний яг тэр үл их бот асуулт байна. Тэр одоо яг ингээд энэс болоод би ерөөсөн номноос өөр юм гэж шийдсэн тийм нэг тодорхой шийдэл байгаагүй юм шиг байна. За ер нь бол надад би ч одоо тэр чинь номын хорхоос ч чинь 7-8 дугаар анги шүү дээ. 7 дугаар ангид илүү Эрдэнэгийн салхитын голох гэдэг нэг тууж байдгийг би тэрийг уншсан чинь тэр тоя гэдэг хүүхэн чинь би ч одоо ямар их дурлж байна. Ерөөсөө тэгээд нэг хөлн жоохон хазмчдаг лүү яадаг лээ нэг хамгийн сүүлд нь тэгээд ирж байгаа нэг нэмсгэлээр нэг хөлн жоохон доглоод ирж байгаа нь үгээрс дандаа нүд харагдаа. Тэгээд би Эрдэнэ гот нэг энэ баамаар нэг хэд хоног явсан шүү дээ. Тэгсэн чи Эрдэнэ гот гэж яхаа миний яста хамгийн муу тууч салхитын бол. Тэгэхээр би юу яста салхитын болоос чинь бол бараг зохиолч болсон гэсэн чинь. Гэхдээ тэгээ чиний ярихыг яасан чи нэрэн жижигтэйхэн тууч юм. Тэрийг дараа энэ Аянгийн жимээр гээд Петр Абрахамс гэдэг өмнөд Африкийн зохиолчийн зохиол авчулж гаргасан л да. Тэр их мундаг зохиолоо би ч тийм амьдрал ямар мэдээс хар цагааны тэгээд нөгөө хартай цагаан хүүхэн дурлцдаг тэгээд нөгөө дүүрчин бүр ингээд тэгээд би тэр олон юм тэр нөгөө өрхөндийнхэн хойд монголчуудыг яруу найргаар одоо философор сэтгэж яруу найргаар ярьдаг ард түмэн байсан. Тэгэхээр одоо болохоор айгүй харамсалтай хэрүүлээр яриад шунлаар сэтгэдэг гэдэг нэг юм дээр бичсэн байсан. Хүн болгон тэрийг ярангууд өгдөрөд толгойд нэр тийм гэсэн мөртлөө өөрчлөх тийм чиглэл хандлагын хийж байгаа юм энэ тал дээр та хэлэх юм байна. хэлэх юм их бай. Харин хэлэх юм яриад Тэр саяны яг бичиж байгаа хүн бол үнэн. Гэхдээ тэр нэг Монгол амьдралын нэг хэсэгтэй л нүүрт болсон. Өөрөөр хэлбэл энэ хотынхны бидний та нарын ярьж байгаа нүүрт болсон. А тэрнээс бас нэг одоо бол ер нь яг тийм бас нэг уул бүр удан боломжлоод ирсэн малчингүй болчихж байгаа юм байна. Би бас хөдөө гадаа явахдаа нэг сайхан гаднаас нь харахад нэг энэ ч нэг аав ээжийн дээр нэг 4-р анги төгссөн бол дээр лох сайндаа нэг тийм сайхан малчин байна. Тэгээд 2-3 өсөлтөө ингээ уулзсан чинь гойгүй би 90 оны дараа сумын төвд механик байж гараад ирсэн. Би тракторт байж гараад ирсэн гэ. Одоо 20 жил чинь тэдний чинь бүр жигтэйхэн харахад бол жинхэнэ логлогоор өвчүүд болчихдөг юм байна хөдөө. Тэгэхээр унган тийм юм бол их баг байна. Энэ нэг соёлжуулдаг, хотын үнээр ам дахуулдаг, энэ шахархал сонирхлын төрүүлдэг чинь тэр нэг унган хөрсөөс нь хот татаад ингээ их авч ш. Тэгэхээр чиний яг хэлж байгаа тэр хэсэг нэг хэцүү юм байна. Тэгтээ бай. Тэгтээ одоо хөдөө чинь тэр 4-р анги төгсөө мал дээр үлдсэн дээлээ хөөргөө бүсэлсэн хаяа нэг балгын мууцсан нөхдөр чинь ямар цэцэн зэлмэгээр ямар мундаг философийн үг хэлж яах гэж бодно. Тэр хэсэгтээ таараад тэр үгийн ярьж байгаагийн жинхэнэ тэр хэлээр нь хэн нэг хэл сайн мэддэг хүн орчуулаад ингээ өгөх юм бол тэр нөхөрч очиод нэг шал өөр юм чи. Монголд бол ерөөсөө 100 ирсэн гадаадын хүмүүс залхууг нь гайхаж ичдэг гэж байна монголчууд. Ялангуяа хангаанууд. Чүлцээ хаяа гэтэл наарыг угаал. Өвлөрөө таарсан нөхдөр монголчууд ажилтны гайхад, эсвэл гайхад. Тэгэхээр тэр бичиж байгаа хүн чинь бол тийм сэтгэлгээний биш, тийм өргөн бодлын биш л зүгээр одоо манай нэг миний бүтээгдэхүүн сэтгүүлч нар шиг байхгүй.
аваад хийдэг халдвар сонсоод тэгдэг л нэг хөрөөд олон байгаа учраас тэгж бид нарыг тэртээ би хэллээ шүү үгийнхаа тэр үл үнэн гэж. Тэгэхээр бид нэр тэр хүн бүтгэж байгаа биш. Ер нь бол бид нэр энэ хэрэг одоо интернет руу ороод фэйсбүүк мөнгө танаа харалт нэг юм ер нь бол нэг яас сайхан гэж юм ховор тэгэл нэг доромжлол тэгэл доромжилж байгаа нь өөрийгөө доромжилж байгаа шүү дээ. Өөрөө хэмбэгээ харуулж байгаа. Тэгээд даач хин мэддэхгүй болохоор нэг зочин ч юм уу нэг айлгүй ч юм уу тэгэхээр хин юм бүгд нэр өгсөн байж байгаа. Тэгээд ийм болцсон. Тэгэхээр бид нар энэ чинь юу гэж хэлэхдээ хот талаас нэг нь бөөгнөрсөн юм бол хот талаас ер нь соёлыг бид нар үлгэрлийг бий болгож байгаа юм бол хот талаас Монголынхаа нүүр царай нь болж байгаа юм бол энэ талаас бид нар өөрчлөгдөх ёстой. Өөрчлөгдөхдөө та нараас эхлээд залуучуудаас эхлээд тэрийг ухаарж ойлгосноос эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй. Баг цал бүгдөө ингээгээ сайхан болчихно. Бүгдөө тэр ухаарчна гэж битээ ойлгоо. Өөрөө тэрийг сайхан ойлгоод найз хамгийн ойр найз ч ойлгож байгаа бол хоёр хүн. Шоугийн хэлсэн сайхан үг байгаа шүү дээ. Та хоёр нэг алим байвал альмаа солилцуул нэг алимтай л үл. Нэг санаатай байгаа солилцуул хоёртай л үл. Тэгэхээр тэр найзтайгаа 2 юм уу 3 санаатай өөрөө бас тэр ингэж ятл чинь нэг цаг ирнэ шүү дээ бас нэг. Та өөр хүүхдээ ачдаг юм. Би яг хэлэх юм нэг том ял хэлээ. Би юу гэж боддог. Ер нь амьдрал гэдэг бол явж оролцоо юм. Оролцоо. Бүх юм бид нэр өртөж бүх юмд оролцож байгаа шүү дээ. Оролцоо их тусмал олон юмд өртөж олон юмтай харьцах, олон юмтай ярих, олон юмыг шүүмж хэлэх бол тэгэхээр оролцоо бол одоо их ухаантай багасах юм бол тэр дагсан үйлдэлүүд юм уу дагсан одоо тэр дагуурууд нь их баг болно. Тэгэхээр би бол ер нь их оролцоо багтай нөхөр юм. Гэрүүлээ тэр хүрээнд хүний явдалд өөрөө л өөрийг одоо нэг нийгмийн нэг эерэг оролцоотой этгээд байл гэж бодоод байснаас тэр нөхрийг өөрчлөн болгоно гэж үгүй хизээч зорилго тавьж байгаа. Ягаад гэвэл би мэдж байгаа тэр хүн бол өөр хүн. Тэр бол өөр бүрэл бааны, өөр хөв заяаны, өөр тавилангийн, өөр сургууль соёлын. Тэгэхээр тэрийг яах юм би өөртөө яг адилхан болов. Заавал эрүүнд тэрийг сахалтай байдаг. Өөрөө тэр тавина үз. Тийм учраас тэр оролцоо гэдэг юмыг бол бид нэр их тийм тойруулж нэцэлж бодох хэрэгтэй. Ямар оролцоотой байгаад байна. Илүү дутуу юм байна уу, ийм тийм байна. Тэгэхээр би бол 2 хүүхэдтэй 3 хүүхэдтэй шинэ нас чинь 3 хүүхэдтэй бол би их оролцоотой байсан, залууч байсан. Хоёулаа тэгээ ажилдаа ерөөсөө тэгээд нэг юм жинхэнэ тастай. Нийтийн байранд байж оюутнууд шиг л битээ чинь залууч байж амьдрал хүүхдүүд. Тэгээд тэднийг бол бас би өөрийнхөө зөвөр үгээр гайгүй тийм хүмүүс үлчиж гэж бодож байгаа. Одоо болтол миний хүүхдүүд дотроос нэг тийм хүндлэн юм уу бүр зовлон зүдгэр болоод байгаа хүн бол байхгүй. Харин ч одоо бүгдээр намайг одоо ачлаа гэж боддог. Тэгэхээр тэд нар чинь өөрөө хүүхдээ яг би тэднийг бодсон шиг бодох ёстой гэж. Тэр нь өвөө очоод нэг юм нөгөөдөлтөр чинь булаацлаар тийм өвөө юм ихтэй. Чи ястай мó эргүү толгойн хүүхдийг дэглээ мэглээ. Тэр бол ер нь бас жоохон утмаар юм шиг. Зүгээр би хүүхдүүдтэй хүмүүжүүлсэн миний нэг арга бол муу юм хийвэл тэрнээс муухай юм хийсэн хүний тухай ярьдаг байхгүй. Үлгэр маягтай болгоод. Тэгэхээр тэр хүүхд өөрөө ямар зүрхийг ойлгож яддаг гэнэ. Тэр ястай янз нэг өөрийг харахгүй мөртлөө тэр миний яриад байгаа хүүхдийг харж байгаа байхгүй. Тиймэрхүү нэг арга хэрэгэлдэг байл. Одоо ч гэсэн би ачцээ нартаа хэрэгэлж байгаа. Одоо шүдээ манай энэ саяны зураад үлгэр яриад байгаа нэг шүдээ угаахгүй нэг ээж нэг наалаа. Тэгээд би нэг шүдээ угаахгүй байгаад нэг хам шүдэн болорс нэг арслангийн тухай ярьсан чинь тэрнээс хойш байна гэж. Угаадаг. Тэгэхээр хүүхд би нэг чи түрүү хэллээ монголчуудын хүн бүтээх эрдэм гэж миний ном байгаа шүү 2000 онд бичсэн. Монголчууд яаж хүнээ хүн болгодог? Хүн болгосон хүүхдээ хүнээ эрдэм номтой ухаантай боловсралтай болгодог. За би нэг 2 асуулт тавья.
Нэг нь болохоор Монгол уламжлалын академи гэдэг газрыг таахалж байгаа учраас би Монгол туурхтан гэдэг бас энэ үсэл бодлын талаар залуучуудад нэг зэгцтэй ойлголт өгөөсэй гэж бодож. Би өөрөө бас Бээжинд сурж исэн. Тэгээд дээд Монгол одоо хаяа гэдэг мундаг хамтлаг байдаг. Тэр хүмүүстэй уулзаад за тэгээд Ордс аймаг Шилийн голыг явж байхад бол монголоороо зөвхөн ярьж чаддаг, хятадаар бол нэг ч үг хэлж чаддаггүй тийм шавар байшинд амьдардаг мөртлөө Монгол уламжлалаа хамгаалчихсан одоо хадгалж байгаа хүмүүстэй бол зөндөө уулзж байсан. Тэгээд талмаг туваа ингээ явах юм бол бас яг Монгол туурхтан монголлоороо одоо монгол хэлний галаа байгаа ч гэсэн байж байдаг. А бидний дотроос нь харж байгаа хандлага гэхээр муу сайн одоо өр монголчууд муу сайн одоо гадаадууд их нэг ийм хандлагатайгаар ад үдсэн байдалтай байх юм аа. Тэгээд энэ дээр ер нь ямар үзэл бодолтой байх ёстой юм бэ гэсэн нэг ийм асуулт. Хоёр дахь асуулт болохоор Улаанбаатар хотод 94 телевиз, за аймаг болгон 2 телевизтэй болсон. Ингээд Монгол улсад нэг 200-300 телевиз ах шиг байна. Тэгээд таны түрүүний хэлсэн одоо залуучууд одоо 30 их хувийг нь бүрдүүлж байна гэж байгаа. Тэгэхээр тэр залуучууд маань бол ихэнхдээ бас энэ телевизээр мэдээлэл авч телевизээс суралцаж, ялангуяа тэр хүүхдүүд үзээд сууж байгаа. Тэгэхээр тэр телевизээр гарч байгаа тэр сэтгүүлчд тийм ээ. Янз бүрийн нэвтрүүлэгчдийн маань яриа хэл бас өөрсдөө болоогүй тийм хүмүүс бас их олон байх шиг байх юм аа. Тэгээд хэтэрхий олон телевизээр энэ буруу монгол хэл үзэл сурталыг ингээд хүчтэй түгээх юм бол одоо та бүхэн шиг хүмүүс хичнээн монгол уламжлалаа хамгаалъя гэдэг тэр хүмүүс бас эсрэг зүйл хийгээд байх нэг тийм зүйл ажиглагдаад байна. Тэгэхээр энэ хоёр дээр та өөрийн санал бодлоо нэг хуваалцаач бид. Эсгээ туурхтан, Монгол туурхтан гэдэг нь судлаачдын бий болсон нэр том болдоо. Ерөөсөн аль чарт мөн өөрийгөө эсгээ туурхтан гэж байгаагүй судлаачд өгсөн. Тэгэхээр эсгээ туурхтан гэдэг нэрийн ард бол ер нь зөвхөн монголчууд өөрийгөө хамааруулж яриад ирсэн. Тэгэхээр өөрийгөө яг хамааруулна гэхдээ саяны чиний асууж байгаа шиг эсгээ туурахгүй мөртлөө Монгол хүн зөндөө байгаад байгааг анзаарах тэр үед бол Монгол туурхтан гэдэг нэр том. Нөгөө эсхий гэдэг заавал эсхий рүү эсхийгээр л гэрээг өрсөн байвал Монгол гэхээр жоохон тэлж штэ. Тэгээ одоо би харин би дэлхийн монголчуудын одоо нэг дунд нэлээд ажиллаад байгаа маа. Тэр ажлын маань бас энэ туваан нар бол хамгийн түрүүнд л үнэлээ над туваагийн шимлхааныг авьяацал гэсэн. Тэрний үгээр бид нар ер нь олуулан болно гэдэг бол үг чигээрэл үлдэх хэрэггүй шүү дээ. Үнэхээр одоо олуулаа бодит байдал бий болох шүү дээ. Тэгэхээр дэлхийд одоо яг тодорхой судалгааны статистикээр бол нэг 10 гаруй мянган монгол хүн байна. 10 гаруй сая. Тэгэхээр эн чинь өөрийгөө монгол гэж хэлж байгаа. За монгол биш гэвэл уурж байгаа тэр улс чинь юм байна ш. Тэгээ цаана нь бол өөрөө ингээд жоохон эдлээс болоод ингэсэн юм бичнэ ч байна. Тэгээ тэр чинь нэг ингээд хүч болох юм бол ямар одоо сайхан бид нар чинь бол энэ хүрээлж байгаа улсууд чинь бидний ах トゥ байх юм бол энэ нутаг чинь бол монгол нутаг чинь бол нөгөө хуучин шигээр тэлчин шүү дээ бас тийм. Тэгэхээр би нэг ийм иш тэнгэр судлал нийгэмлэг гэдэг нэг нийгэмлэг ажилтдаг бидний тэнгэр судлалыг одоо космолог шиг тийм шинжлэх ухааны нэг салбар болгоё гэж явж байгаа олон орны эрдэмтдтэй бид нар. Тэрний цаад санаа нь бол энэ тэнгэр дээдлэх үзэлтэн гэдэг бол явж одоо хэний хэлж байгаа тэр Монгол туурхтны хэмжээнд бол уучих гэдэг. Тэгэхээр тэр нь одоо бас зарим газар жоохон тохирохгүй юм болохтой зэрэг бид нар бол Чингисийн хооч гэдэг одоо өвөр монголуудын нэг нэр том яваа. Тэр бол бас их одоо илэрхийлж чаддаг том явж байгаа. Чингисийн хооч гэхээр өнөөдөр өөрийгөө Ёнкоос орш шиг харахад юм уу эсвэл нэг шавжсэн хятадчиг юм ч гэсэн Чингисийн хооч бол байж байгаагаа мэдрээд би мөн гэдэг юм бол нөгөө миний яриад байгаа чинь бас тэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүстэй бол бид нэр одоо олон жил тусгаарлаад
Тэгээ бүр үзэл суртал явуулаад урд талынханд бол цаад ардлын монголчууд чинь Орос болчихсон. Урдлынхын чи юу тэд нар дандаа лухаанууд гужаанууд гэдэг ингээд ийм юм нэрэн тийм гэж бодлоо оруулсан. За тэгээд 90 оноос хойш яг бодиттой харьцаж байгаа нь бол манай нөгөө гахаа хөөгчнөр 8-ччүүд. Тэд нартай харьцаж байгаа чинь бас 8-ччүүд. Тэдний чинь зам заншил хуурахыг бодно, залдахыг бодно. Тэгээд тэр саяны тэр хөрөөгөөс олон хүн боддог байхгүй. Нэрээ үнэхээр энэ ёстой нэг өмхийг хятад болчихсон юм байна, ийм тийм байна. За тэгээ 90 дээр ингээ аваачих дээр 90 чинь бол хүн амыг та нар хараа ингээд та нар судлаагүй тийм сонирхоогүй учраас мэдэхгүй байна. 90-ийн хүн амын ихэнх нь Төнлөөг гэдэг нь Хянган аймаг. Одоо тэгээ аймгийн болоо Төнлөө хот гэдэг тэгээд тэр хот аймгийн болоо хот болгодог чинь хотод хинч сууж болно. Тэгээ хятцуулах юм мондөг арга. Тэгэхээр чинь тэр олон хятадууд чинь нөгөө Монголоор төрж байгаа байхгүй. Түрхтэр амжиргааны ихээр ирээн дэрдэг юм байгаа. Төнлөө гэдэг чинь хятадын их гүнд байдаг учраас хэлний хөөрхөн болцсон байгаа шүү дээ. Тэгээд тэд нар ч амьдрахын ирэхээр 8 панц хийгээд бас нэг хуурхын хуураад залдахын залдаад ингээд байж байгаа нөгөө хайцж байгаа чинь Төнлөө очоод байхгүй юу. Тэгэхээр нөгөө хин чинь яаж бид ямар хүүхдүүд судалж байгаа юм судлаад 8-аас хийхээ бодно үстэй. Тэгэхээр тийм нэг юмнууд бол ирж байгаа бидний. Тэгээд одоо энэ нөгөө хуучин ойлголт чинь үргэлжлээл байгаа, батчаалаа. Тэгэхээр энэний юунд бол одоо саяных шиг ухаархал хэрэгтэй юм да. Эдгээр чинь бол би түрүү нэг 2-3 ойлголтыг томьёоллоо ш та нар. Түүхийн ихээр хувь заяаны одоо тавилангаар өөрсдийнхөө одоо хүсэл бодлоор ч юм уу дөөрсөн гэж. Тэгэхээр тэр олон ийм тарамдсан тарсан монголчуудыг бол юуны өмнө эхлээд тэрүүл бидний мах цусны тасархай халимгуудын хэлдгээс өсөрсөн цус тасарсан мах гэдэг тэр ойлголтоор ойлгоод ингэх юм бол за тэгээ хүнд байдалд ороход бид нар тэрийг мэддэг л дээ. Одоо хятад очиод ингээд хэл уул байхгүй боо хятад ингэж нэг ганц хэлгийч болох нь хэлдэ өвөр Монгол ирэх юм бол ямар ач тус болох юм бэ тийм. Авралын дээдл болно шүү дээ. Тиймэрхүү маягийн тохиолдлыг их туулаагүй амьдрал их холбоотойгоо болохоор бид нар нэг тэгээд одоо тэгэхээр тэр үзэл бодлоо бол бид нар жоох өөрчлөөд одоо тэгээд тэгтээ яг л тэр тагнуулны энэ байна тэр чинь байгууллага байгаа ч бид нар ямар тагнуулын байгууллага биш хүндэл хүн шиг хайцаа ажилтдаг тэрийг мэдэхгүй нэг тагнуулт ажилласан бол тэгэл тэрийг тэр мэддэг байгууллага нь хэлээлэг юм үү. Би бол Монгол мэдлэгийн сургууль байгуулж энэ уртлаас юу нэг байдлаар болоод энэ олон залуучууд ирээд тэгээ сургуулиуд авахгүй тэгээд би нэг анхны 2 хүүхэд авсан чинь нэг амтдаг мундаг ойлгодог захирал байна гэдэг нэг хэсэг манайх чинь нэг олон өвөр Монгол шатсан байсан. Тэгээд эдгээр чинь бол өөрөө ингээд өөрсөнд нь ойлгуулаад тэгээ одоо өвөр монголчууд бол та нар хараа тэднийг ойлгох хэрэгтэй. Ерөөсөн ордог мэргэжил нь цөөхөө тэрлүү хятад шатчихж байгаа. Тэр мэргэжлийг төгсөн хятадын тэр одоо улс төрийн амьдрал юм уу дээж чатны явах ямар ч юу боломжгүй. Тэгэхээр аав ээж чинь бас хүүхдээ нэг мундаг болгоё гэж бодож байгаа чинь хятад сургуульд өгдөг. Хятад хүн болгодог. Тийм маягаар нөгөө Монголыг хятадуулах юм хийж байгаа. Нөгөө нэг хэдэн мэргэжил рүү ингэсэн чинь тэгэл нэг юм хэлж чадна. За тэгээд нөгөө хэлэн аваач хятад хэл болохоор чинь хятадын энэ одоо энэ шинжлэх ухааны ойлголтын нэр томьёог та нар ямар шүү юм байж байгаа гэж бод. Нэг хүний тухай яриад Горкийн тухай би нэг ихтэй яриад байсан. Тэр нөхөр Горкийг мэдхгүй нэг сони юм яриад тэгсэн мэт тэр адилхан Горкийн тухай ярьж байсан шин. Ийм юм болдог байхгүй. Тэгэхээр би эхний юмд бол энэ илгэмсийг тэгээ бид нэр ах トゥ гэж бодъё. За тэгээд тэр хүчээ юм бол янз бүрийн талбарт хамтран ажиллах хэлбэрүүдийг олъё. За тэр олон хүчийг бол энэ цөөхөн хүнтэй энэ одоо эзгүүрсэн нутг дээр бас зөв хүч болгоё. Бүтээх хүч юм бол. Одоо бид нар чинь бол энэ ярьж байгаа улсын хөгжлийн чигийг ингээ харахад бол хүн хүчнээс хэд дахин давтсан юмнууд яриад байгаа шүү дээ. Одоо жишээлбэл энэ оюутлага 5 толгойг чи яг дээд хүчин чадлаар нэгтэй зэрэг нэг 80-90 мянган хүн оролцох шүү дээ. Янз бүрийн салбарын үйлчилгээд 80-90 Монгол өмнө говьч гарахгүй бид нар тэнд
цалин өндөр өглөөгөө шаваач одоо хэцүү. Тэгээд мэрэгжил мэдлэг шаардтай тэр чинь. Тэгэхээр чин тэр хөрөнгө оруулсан цаахан талд нь их хямдхан ажиллах хүчин байгаа юм чин тэднэр чин цугна үстэй. Тэгээд нэг доор бол 80,000 хүнтэй хэлнэг 20,000 хятадч ирээд нэг доор амьдрах юм бол тэр амьдралын чинь харилцаа өөр л болоод ингээ хоёр шүү. Тэгэхээр харин энэ далимд бол би хэлэхэд энэ хятадтай өөрийгөө хамгаалах тэр мундаг арга бол би Америк хүнээс. Тэр Chinatown гэдгийг байгуулах гэж шүү. Энэ Chinatown байгуулгаад өгтөр хятад эзлэгдэж ястай нэг балаа юм болж байгаа маань гэж дээр үед бодож байсан чинь тэр хотын байгуулж байгаа тэнд нь вакуумлаад ингэхэд бол нөгөө олон одоо хөрсөнд нь нөгөө тариагаа хүндний өлөө өрмөрөө гэдэг юм хязгаарлагдчихдаг юм байна. Тэр дотроо бүргэлдэл тэгэл Chinatown-тай харилцдаг. Тэр бас Chinatown-ы тухай сэдв мэдээ яахад бол та нар бас миний энэ хэлсэн үгийг бодолцоорой. Та нарт бол ер нь амьдрал чинь тийм юм тулна. Тэр хятадуудыг ажилуулга ашиглах. Тэр нэг юмыг бол одоо яаж өгөөд одоо тэрэнд л ингэж хашихгүй бол ёстой нэг дунногоо шиг хэрэгдэг нөхцөлчүүдээ ярьсан ингээл тэглээл ингээл алга болоо. Дунногоо чинь тийм шүү дээ. Хашаандаа зүгээр хашаар аваад тийм учраас тэр юмнуудыг бид нэг илгэмсгийн ард, ойртохын ард, нөхөрлөхийн ард, өөрийгөө олон болгохын ард бол бас тэр чинь нэг амархан юм биш бас бодох юм их байна шүү дээ. Нөгөө нэг асуу энэ үнэхээр одоо зовмоор байна. Энэ ч одоо тэгэл би бол одоо ашгүй нөгөө сургуулиас 2005 оноос хүн төгсгдөг болохоор одоо ашгүй нэг юм ясаахтай. Тэгээд эдгээр чинь зарим нэг хэсэг нь миний шавь байдаг гэсэн. Ерөөсөө одоо нэг юу ч мэдэхгүй ярьж байгаа асууж байгаа энэ. Тэгэхээр энэ сургуулиуд бол сургалтын явц сэтгүүлч бэлдэж байхдаа их мундаг сайхан сэтгүүлч бас бэлдэж чадахгүй байна. Зүгээр яг авиастай хүүхдүүд орж байгаа учраас тэрүүгээрээ яагаад ингээд тэр нэг сэтгүүлч гэдэг өөрөө тэр сэтгүүлчийн их зүүн олон юм мэдгээс гадна өөрөө тэр соёлын буухаа тэр бүх юмны өмнө явж байгаа хүн гэдэг юм бол бас бодохгүй ингээд залуу халууч болоо тэр мэдлэг чадвараасаа болоо. Тэгэхээр энэ одоо араач та нар бараг сонсохгүй байгаа тийм. Араачийн хэлн нь бол их өөр байгаа шүү. Яг үндэсний яваа. Тийм. Их өөр явж байгаа. Тэнд чи хуучин улсууд ажиллаж байгаа тэр араачаар явж байгаа юм чинь бас нэг юм үндэсний соёлын юм. Тэгэхэд телевизийн одоо энэ хэл бол үнэхээр одоо сэтгэл зовмоор. Тэгээ одоо өөрөө тэр телевиз чинь дэрэгдээ төгсөгчтэй тэр мэрэгжлийн энтрийн дээшлүүлэх, боловсролын дээшлүүлэх, өөрийн таниулах тийм хийхгүй юм. Энэ чинь одоо юу гэдэг нь 7 хоногийн курс дэрэгдээ хийгээ ажлынхан завсраа нөгөө төгссөн сэтгүүлчдэд нь дахиад одоо бас боловсруулж болно шүү дээ. Ойлгуулж өөрийн харуулж тэгмээр байна гэдгийг хийж байгаа ажил хөндлөнгөөс харахад яаж харагдаж байна. Тэр бүх юм ерөөс хийхгүй. Тэгэл одоо болж байгаа л гэх юм. Тэгэл нөгөөхдөө шахагдаал нэг мэдээж идэл ер нь одоо энэ олон юм чинь бол их олон болох юм монголчууд хичээний дургүй байсан. 60 яма 100 ямаан 60 хон гэдэг үгээр тэрийг санаага хэлдэг. Тэгэхээр одоо нэг 100 ямаан нэг 80 хон болчиход байна л да. 60 биш. Тэгэхээр чинь хэцүү болж байгаа биз. Ийм л байдалтай байгаа. Тийм учраас хэлнээ одоо энэ тэднэрт ойлгуулах талаар бодох хэрэгтэй. Нөгөө талаар тэднэр чинь бол биднийг л бүгдийг оролцуулж ажиллаж байгаа ш, ярьж байгаа ш. Ярьж байгаа. Тэгтэн сайхан ярих хэрэгтэй. Зөв сайхан монгол хэлээр. Тэгэхгүй бас адилхан өөртөө адилхан юмар ярьдаг хоёр болж нөгөө нэг хоёр тийм адилхан. Зарим сэтгүүлч ирээд ингээ ярьж байгаа гэхээр тэрний асууж байгаагаас нь болоод ингээ жоохон юу хүрдэг ч юм уу бүр ярьж чадахгүй болчихдог шүү. Тэгээ асууж байгаа юм нэг тэр нэг хөндлөнгийн буруу юу тэгэхэд би эрдэмтдийн тухай зургал гэдэг ном орчуулсан дээр үл. Ярослав Галванов гэдэг сэтгүүлч нэртэй сэтгүүлч болсон. Тэр сэтгүүлч бол зөвлөдөө мэгчээр зөвхөн эрдэмтдийн дунд ажилладаг сурвалжилдаг. Тэгээд одоо яг нарийнда над шиг баг чимэл ухааны бүх салбарыг мэддэг хүн ч одоо байхгүй гэж бол одоо ардс болох байх гэж өөрөө. Тэгээд нэг эрдэмтэнтэй ярихын тулд
7 хоног өөрийгөө бэлддэг. Тэр эрдэмтний бүх зохиолыг тэрний тухай ярьсан юмыг уншдаг. Тэгж ажилдаг болохгүй. Тэгж сая өөрийгөө одоо том сэтгүүлч болов. Их ч бид чинь бол ерөнхийдөө халтуурдчихлаа байгаа юм л та. Тэгэл одоо өөрөө ч том сэтгүүлч болсон юм байхгүй. Түмэндөө чиний хэлж байгаа нөгөө сайхан саянгийг эрүүл хүлгэрлэл болох харагдах юм чинь ба. Тэгэд телевиз гэдэг бол үндэсний нүүр царай. Тэр дикторууд хэллэг сайхан байхаас гадна царайчус хүртэл Монгол одоо юуны дөрхтэй Монгол хүний одоо ийм хүн байдаг юм байна. Одоо бид нар энэ Японы олон сэтгүүл мэтгүүл рекламны зургуудыг харахтай хэвээр нэг очиж үзмээр ямар гоё хүүхэнтэй ямар гоё орон байл гэж бодогддог шүү дээ. Тэгээд очихтай зүрх чинь нэг мажсан жижиг юм нөгөөдөл нь хаа байгаа юм гэж боддог. А тэгэхэд манай хаал явна тэр рекламны хүүхнүүд нь хаасайгүй явж байгаа мөртлөө бодомдоо харалдаа та нар. Нэг Европ ч юм уу нэг юунууд ч юм бол реклам болоод. Би одоо шагдар сүрэнд хэлж ирсэн. Чи одоо гоё хүн бол энэ их дэлгүүрийг чи бүх тэр рекламны юунуудаа Монгол сайхан огтуд бол. Яагаад бид нэр өөрсдөө үндэснээр бахархаж болдгоо. Яагаад нэг Орос юм хин ч юм сууж идэг. Тэг нэл гэсэн тэгэл баг. Их зөв юм яриа даал тэгэл. Гэх мэт нэг жижиг юмыг бид нэр бодтойгоор өөрчлөөд яваад байх хэрэгтэй. Чадаад байх хэрэгтэй. Тэгэхээр чин тэр чадчихгаа өөрчилж байгаа чинь л түрээд. Газар эзлээд байна. Газар эзлэж явах орондоо ойлголт нь бүрч хол түрээд байна. Тэгэд олуулаа тийм болохоор. Энэ телевизийн хэлбэл бас миний түрүүний хэлснээр нөгөө нийгмийн амьдралын маань үргэлжлэлтэнд явж байгаа чинь нэг хэсэг нь нөгөө ил тод болохоор бид нар илүү их мэдэрч байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар тэд нар өөрснөө өөрчлөгдөх тэр хэсэг нь баггүй хамгийн юу. Тэг чадахгүй байгаа даа. Тэгээ одоо ном уншдаг хэсгүүдийн маань хэлбэл сайн болж зөв ярьж тэднэртэй л үлгэрлэлж нөлөөлнө дөө. Наран улс төрнийхөөс өөрөө хүүхэн бол төлөвшөөгүй хэрнээ улс төр яриад, эдийн засаг яриад, улс орны эрх ашиг яриад, тэгээд дэлхийн яриад ингэ яваад идэг. Тэгэхээр нөгөө хэдэн таван толгоогоо хэдэн толгоогоо эргэж тойроод яриад. Тэгээд одоо нэг сайхан бэлэг ерөнхий сайд маань асуулт асууж ирэх хоёр асуулт асуугаад тэр нь ядаж нэг хийдэн ч юм уу бөөмэд хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу тэрнгээр нь явах ч юм уу үгүй ч юм уу тийм ээ. Тэгэхээр төлөвгаа ч гэсэн одоо ерөнхий хийх дэвшиж байсан та дэвшиж байсан. Одоо миний бодлоор Явсрунгаа ч юм уу төлөвгаа ч юм ерөнхий сайд болгочмаар ч юм шиг яагаад энэ эрдэнэтэй хүнээ бодод одоо гэдгийг үгийн сонсдог юм болоо гэдэг ингээд жоохон харамсал байдаг л да. За улс төрлөө орох нэ. Улс төрлөө орж ирсэн хүн чинь нэг яриа эхлэхдээ хаваад явчих үү гэж. Одоо та бид бүхэнд яг зөв зүгцтэй мэдээлэл өгөхгүй, үс бодлоо хэлэхгүй бол бид нэр аль нь худлаа, аль нь үнэн, телевизээр баах юм гарч ийн, сонин дээр баах юм гарч ийн, зарим бүр ном олгож гаргаж ийн. Тэгэхээр би танаас ер нь асуу гэж бодсон юм. Асуух хэрэгтэй байна. Би бол нэг хүн рүү юм уу нэг том бодлого руу их хүн орохгүйгээр зөв өөрийн ойлголтын хэдэн том явдал та нарт хэлье. Өнөөдөр Монголын нийгэм өөрийнхөө дотор байгаа оюуны чадвар, мэрэгжил мэдлэгийн чадвар, амьдрал ажлын туршлагыг хэрэгжилж чадахгүй байна. Тэр сул зогсож байна. Тэр их хүч, тэр их боломж, тэр их бүтээн байна. Нэгд. Хоёрдугаар өнөөдөр бид нэр үндсэн хуулийн болохгүй л гэдэг хуулиндаа биш. Би үндсэн хууль тогтоогч өөр. Үндсэн хууль дотор тэр хэвтлийн төрийн түвшээ гэдэг нэр томьёогч оруулыг айл би ярьжсэн хүн. Яг бол гишүүн мөчөр хоёрыг мэдгүй таа. Ямар ялгаад? Гишүүн мөчөр хоёр ямар ялгаад? Гишүүн бол мөчөр гэдэг нь модны үнцэс гарч байгаа мөчөр гэж гишүүг тэр хатсны дараа хатаад ингээд гишүү гэдэг нь цаан гишүү болдог байхгүй тийм. Мөчөр гэдэг чи одоо улаан мөчөр эднэр зөв яриад ш уртлууд ингээ яг урвж байгаа юм. Тэгээд манайх чилэн гэдэг үгийг явахтай нэг тэр үе чинь хамаг орчуулгад бурайд хүн хэлжсэн чинь. Тэр гишүүн мөчөр хоёр нь ямар ч цаанаа утгатай нарийн бодсон ч юм уугүй юу. Гишүүн гэдэг үгээр унааччихлаа тийм. Тэгэл бид нэ хатсан мөчөр их урлаа хатсан мөчөр
одоо манай энэ ном шигдэгчдийн нийгэмлэгийн хадсан учраас гişүүн яваад байгаа байхгүй. Тэгтээ одоо яг нийгэм нэр том болчихтой зэрэг тэр юугаа яг үгийн сангийн утгаал авч явна л да. Гişүүн гэдэг бол тэр одоо нэг хэсэг юм байна. Тэгэхээр энэ гişүүдийг ард түмэн ямар байна тийм төртэй байна. Төр нь ямар байна тийм ард түмэн байна гэдгийг. Тэгэхээр бид нар бол үндсэн хуулиараа засгийн эрх, төрийн эрх бол ард түмний мэдэлд очсон. Бид нар итгэл хүлээлгэх зүгээр өөрөө сонгож байгаа хүмүүс байхгүй юу? Тэгэхээр бид нар итгэл хүлээлгэх сонгох хүмүүсээ чадж байна уу? Чадахгүй байна. Яагаад чадахгүй байна? Яг тэр сонгуул үед нэг тийм болчиход байна. Маргааш нь мэдээд байгаа. Тэгэхээр одоо ерөөсөө манай энэ үндсэн хуульч нарийн дан бол байхгүй. Энэ одоо 90 онд бидний шүүмжилж ирсэн юм бол төрийн хүзүүн дээр нам нь хувьсгалт нам гэдэг аймаар юм мурдчаад энэ улс орныг баллаа гэж ярьж ирсэн байна. Одоо та нар эргээд таар. Төрийн хүзүүн дээр нэг бүтээл нэг хэсэг нам сунлаад мурдсан байж шээ. Тэгэхээр төрийн ажиллаа хийхгүй намын юм уу хоорондын хувийн эрх ашиг, бүлгийн эрх ашиг яриад дандаа ярьдаг. Өөрөө хаанаас ямар мөнгө унах ба яриад ингэ сууж байдаг. Хэн сонгосон бид нэр? Яагаад сонгосон юм? Одоо тэрийг л бодно шүү. Яагаад сонгоо гэхээр гарцаагүй сонгуулах юмыг бас хийж чадчих. Лимиттэй шүү дээ. Лимиттэй. Гэхдээ лимит нь ч бүр өөрч өнцөг болж ирсэн асуудал л да. Тэр одоо өөрөө юугаар нэрсээр орж ирж байгаа бол ерөөсөн өнцөг болж ирсэн асуудал. Яагаад чадахгүй вэ гэхдээ зэрэг бидний ойлголт ухаар амьдралын байдал чинь олон тийм боломжийг нөхцөлийг бий болгож байгаа. Гэхдээ яг та мөнгө нь хөрөхгүй юм уу хөдөө нэг юм тийм 10,000 төгрөг чинь бас сайхан шүү дээ. Тэгээд бас хүний авчаад яаж хариулна? Бас өөр хүн сонгох тийм шүү дээ. Жудаг Монгол хүний жудаг нөгөөх чинь ингэ гих мэтлэн нөгөө нэг хэдхэн хүмүүс одоо энэ 20 жилд бол одоо ингэ сонгож чаддаг байж байдаг. Гэхдээ тэд нар яг төрийн бишээ болж чадахгүй хөгжихгүй одоо нэг юмд хандахгүй л ингэж байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тогтолцоо нам дээр тулгуурсан сонгуулийн тогтолцоо тийм болохоор төрийн нам дээр тулгуурсан шүү. Тэрийг бүр төрийн нам дээр тулгуурлаг болгосон их хурлын одоо үйл ажиллагаа намын бүлэг гэдэг нэг юм оруулаад ирсэн. Үндсэн хуульч байхгүй тэр их хурлын хуулиндаа тийм нэгээд. Тэгээд төрийн одоо цагаас намын бүлгийн цаг намаар хилцэхгүй болохгүйгээр ард түмний сонгосон хүн чинь өөрөө үг хэлэх хэрэггүй. Өөрөө тэр намын бүлэг юу гэж л тэрийг хэлнэ. Чи зүгээр дэмий донгослгүй наад конокон дарна гэдэг ийм нөхөр бодоо ингэ хувирчиж байгаа. Тэгэхээр ард түмний нөгөө төлөөлөл чинь зөв болсон ч гэсэн тэнд ажиллаж чадахгүй. За тэгэхээр одоо бид нар дүгнэлт ш. Тэгвэл юу ингэж байна гэвэл бид нар хуулиндаа тогтолцоондоо гэхээс хүн л юмыг хэрэгжүүлдэг ш. Тэр хуулийн чинь тогтоож байгаа, төрийн чинь барьж байгаа хүмүүс чинь болохгүй байх гэдэг дүгнэлт рүү одоо ирэхгүй байна. Ирж чаддаг. Ирж байгаа ч гэсэн одоо тэрнийхээ тэр юугаа хэрэгжүүлж ингэж чадахгүй. За намууд нь гэдэг нь бол одоо нам л бүгдийг тодорхойлно гэвэл бас судлаа. Ягаад нам гэвэл нийгмийн нэг л хэсгийнх нь. Олон нам байгаа ч тэр шүү дээ. Олон хэсэгт л хувааж байгаа шүү дээ. Нэг л хэсгийнх нь үзэл бодол зөвхөн тэрүүгээр улс орноо хөгжүүлнэ гэдэг ялсан намын хөтөлбөрөөр гэдэг нь ерөөсөө онцлог хувьд бол буруу. Тэр хөтөлбөр бол ерөөсөө Монголын оюуныг шингээсэн тийм хөтөлбөр байж улс орноо явуулсан. Тийм нэг бид нар хийдгүү. Тэр тусмаа ялсан намын хөтөлбөр нь сонгогдохын төлөө хөтөлбөр байна. Дараагийн сонгуулиас өмнө тухайн үедээ сонгогдох хөтөлбөр байна. Яг л чамд 10,000 өгнө. Чамаад одоо оюутны 70,000 өгнө. Чамаад тэгнэ гэсээр байгаа бошгоруулаад одоо манайх нь хэлээр ингэж сонгогдсон хөтөлбөр байгаа. Улс орны хөгжлийн тухай тийм биш. Тэгэхээр хэрэг бидний итгэл хүлээлгэсэн тэр төлөөлөгч маань тэр хүмүүс маань ингэж л авч явж байгаа учраас энэ байдлууд одоо угшраа тэр гарч байгаа одоо бидний энэ тогтоож байгаа хуулиас засварлаж байгаа нөхөж байгаа нэмэлт хийж байгаа хууль нь хамаагүй олон байна. Гарч байгаа хуулиуд нь хоорондоо уялдаа холбоо байхгүй. Тэр тусмаа заримдаа үндсэн хуультай зөвчсөн хуулиуд байна. Тэгэд ямар ч нэмэр байна.
жиж үндсэн хуулиар хамгийн эцсийн шийдвэрийг гарна. Их хурл хүлээж аваагүй ч гэсэн жижиг шийдвэр бол одоо хүчин төгөлдөр байна. Дордуулсан 7 өөрчлөлтийг жиж буруу байна гэсэн жижиг тоох. Гэхдээ жижигэн дээр чинь тэнгэр байна гэсэн чинь юу байна? Хэдэн хүн болсон байхгүй юу? Гэх мэтлэн энэ нарийн юмнуудыг бол бид нэр одоо ингээд семинараар яриад энд гэж ингэж ойлгуулж явах хэрэгтэй. Ялангуяа одоо залуучуудын та нарын. Тийм байхгүй болохоор одоо энэ чинь их буруу. За төрийн төшөө гэж юм бэ гэж. Энэ бол аль хэзээ биднээс өмнө одоо хэлсэн боловсруулсан. Армжаагийн ичиг сүлгэн ч мөр байж байгаа тэр одоо. Тэгэхээр эн чинь бол одоо сая түнэ хаан хүнэ 10 шинжмэн одоо тэгэл ерөөсөн бүх юу чинь бол байж шít. Би тэр шудрагтал гэдэг бишэнээр зориулсан ном бичнэ гэдэг чинь тэрийг мэддэг байгаасаа гэсэн юм хийсэн. Тэгээд тэр нэгч төшөө надаас нэгч ном аваагүй л дээ өөрснөө мэддэг л гэж юм лээ. Тэр түргөө мэддэг юм яах юм ардын амдаа байж л байдаг шүү дээ. Тэгэхээр энэ усудаа одоо яахын одоо бид нар бодох ёстой л да. Ер нь бол тэгээд залуу үе бол төрийн төшөө болохын тулд маш боловсрож бэлдэх хэрэгтэй. Өөрийгөө гэрээ тэгээд төрөө гэдэг юм хэсгэн байгаа ш. Тэгээд бэлдэх хэрэгтэй гэдэг нь бол нэг дээд сургууль төгсөөд үнэлэх авахыг хэлж байгаа юм биш. Нэг магистр болж байгаа хэлж